Өндөө сүрдэнгөд ирээд харамсдаг байхгүй. 50 60. What the fuck? Би энэ 30 40 жил 20 30 жил юу хийсэн бэлээ? Тэ? Яг л нөгөө нэг ямар ч утгахгүй. нэг л өдөр шиг өнгөрсөн гэдэг шиг тий. Сая төгсөж байгаа залуучууд хэрвээ англи хэлтэй бол SWT гэсэн програмаар Америк руу яваад бас хэдэн сар ажиллаад үжиж болно. Ойлгуул зүгээр яамаагүй. Мьют хийчих болохгүй. Гэр бүл чинь чамааг өргөж дэмжихээргүй байвал одоо өөрийн олох ч үлээ гадагшаа явж олдог гэдэг иймэрхүү утгатай нэг хятад үгнүүд байгаа. Сэтгэлгээний ядуу мөнгөө мөртлөө их хийдлаалдаг хүмүүс хийх юмгүй. Тэгээ тэр дээр ингээд мархаад. Энийг Монгол бахархал гэж боддгоо. Энээрээ бахархах нь зөв үү? За өөр Монгол залуучуудын одоо нөхцөл байдлыг жоох ярьцлаа л да. За манай залуучуудын хувьд ер нь нэг нүдэнд харагддаг нэг хідэн сонголт байдаг. Өөр Монгол хүүхдүүд тань шиг энэ ажлыг энэ онгоцон дээр ажиллах ч юм уу, Америкт ажиллах ч юм уу, энэ ажилд ороход бодтойгоор яг ямар нөхцөл шаардлагыг хангах ёстой вэ гэдгийг бас бид нарт хэлээд өгөөрэй. Миний ажиллаж өнгөрсөн аялын онгоцон дээр ажиллахад ер нь бол хамаг үндсэн нөхцөл англи хэл. Заавал CT4, CT6 ч юм уу мөрөгжлийн 8 тэс IELTS оноо гэж шаардахгүй. Гол нь чиний англиар нэ ярианы л. Ер нь чи унгаа англи хэлтэй үнэ үгийг ойлгоно уу? Дахиад өөрөө англиар урсамтад яриад хүмүүст өөрийн юу бодож байгаа, юу ярих гэж байгаа англиар яриад ойлгуул дийлнэ үү гэдгээс л шалтгаална. Чиний англи хэл нэ ярианы хэл чинь сайн бол бас асуудалгүй чи энэ ажилд явж болно. Энэ бол хамгийн үндсэн нөхцөл. Дараа нь ерөөсөн энэ аялын онгоцон дээр ажиллахыг яг нэг тэнгэрийн ордонд гартчих. Амар гоё, fancy team ажил гэж ойлгож болохгүй. За. Энэ үл адилхан. Мохоор хараач шиг гэж хэлж байна. Тийм. Тэгээ ер нь цалингийнхаа хувьд. Цалингийнхаа хувьд ялдагчгүй ажлын байраас нь шатхаад өндөр. Энэ улстай ажиллахаас бол өндөр. Гэхдээ эйжентүүд яаж сурталчилдаг гэж зарим нь илүү хүн олж, илүү хүмүүсийг явуулахын тулд энэ ажил дэлхийгээр тойр. Мөнгө хэрэглэхгүйгээр дэлхийгээр аялаад хажуугаар нь хөрөнгөжөөд ингэж хүмүүс давуу талын арай их тий давуу талын давуулж ярьдаг. Нөгөө нэг цаад талын одоо бараан тал ч юм уу эсвэл жоохон хүмүүсийн хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг талыг нь одоо нуугдмал ярьдаг нь. Тий. Үндэн давуулагдаал дутагдaltaй тал хоёр нь 50-50 байхгүй. Гэхдээ нөгөө давуулаг талын 80 болгоо ярьцдаг. Тий. Тийм болохоор нэгдүгээрт англи хэл, хоёрдугаарт энэ ажлыг зөвөр ойлгох хэрэгтэй. Сэтгэлжийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тий. Тийм их хүлээлт тавьж болохгүй. Тэгээд жорг, шандас хамаг чухал. За ер нь хүмүүс ингээд нөхцөл байдал ямар нөхцөл байдлыг хангах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд нэг санхүүжлийн юунд их санаа зовдөг штеп. Одоо энэ нэг визэнд ороход санхүүжил ч юм уу эсвэл яг над эйжентүүдээ олоход мөнгө хэрвээдэг вэ? Одоо нэг амьдралын юу ингээд төвшин ч юм уу тэр нь ингээд боломжийн нөхцөлд байдаг ч юм уу эсвэл тэрнээс жоохон мяа ч юм уу тийм хэцүү байдаг хүүхдүүдийн хувьд одоо яг боломжтой юу? Хэр мөнгө зарцуулдаг вэ гэдгийг бас олонд хэлээрэй. Тийм. Энэ ажил төрөлд ороход өндөө ямар баг мөнгөгүй хүмүүсээс орж улдаг. Чи үнэн хүзээ энд ажилламаар байгаа бол зүгээр 2 том ханаас ч юм жөөлөө тий. Жөөлөг аваад бараг 2 том юунтэй бол гарах боломжтой шүү. Эйженттэй тушаах ч бас нэх их биш. Чи жүв эйженттэй бол дийлдэг бол. Тийм. Нэг Пайчанфи гэж хаттаар яаж байгаа нь 2005 жуу дараа нөгөө нэг далечны үнмэлд авах оруулах ч бас нэг 6-7 мянга ордог ч юм уу 5-6 мянга хаад үеийн байцаалт энэ төр үйдснэ төлбөр мүлбэр гэд нийт нэг 2 том гарын орно. Учир нь чиний явж байгаа нисглийн билүү тэнд оцны дараа буудал танах хоногийн төлбөр мүлбэр бүх зүйлийг компаниас хариуцчих. Тийм болохоор чиний оруулах цаас нэг их биш нөгөө гадаадд суралцах ч юм уу өөр нэг ажил төрөлтэй харьцуулах юм бол үнэхээр бага жоосоор. Тийм болохоор мөнгө жоосны хувьд баргал тэгэд нэг их саад болохгүй. Хүн болгон баргал энэ ажил төрөл явж хийж үжиж болно. Өөрөө дуртай бол ер нь тэгээд англи хэл чинь сайн
зориг сүс чандаас альва хүчээр бүрхийг ялан даах. Тийм сүс зориг байсан ч хат. Юус амаах. Гэхдээ ер нь би өөрөө эмэгтэй хүн болохоор бас нэг охтууд ч юм уу эмэгтэй хүмүүс явхад бас хэцүү байдаг байх болоо. Бас тэр талаар бас яг бас манай охтуудад бас хэлээрээ. Ойлгох юм байна. Ер нь аялын онгоцон дээр адалж байгаа хүмүүсийн жууны бараг ер нь өмгтэй хүн байдаг. Миний хэлж байгаа нь манай улсаас отсон шүү дээ. За. Жууны ер нь өмгтэй хүн. Би баарт адалж байгаа нь баард баг ингээд адалж байгаа хүмүүс надаас өөр нь манай улсаас олсон бүр өмгтэй хүн байдаг шүү дээ. За. Нөгөө лид бартендер болсон хүмүүс ч байгаа, супервайзер болсон хүмүүс ч байгаа. Тэгэхээр манай улсаас бол маш олон хүүхэнчүүд явж байгаа. Шалтгаан нь болохоор чи нөгөө ер нь 21 дугаар зуун өмгтэй хүмүүс гацаа авахын тулд мөдөөлийг хайж яддаг байгаа байхгүй юу? Өрхтэй хүнээс илүү. Хаанаг ажиллах боломж байна уу? Тэнд нэг туршаад үз. Илүү их сүс жаргтай. Илүү ингээд шинийг өрлөхөлдөг тиймэрхүү жаргах санаатай болцсон шиг надад санагдаж байгаа. Тийм болохоор өмгтэй хүмүүс очиод ажил хийж л байгаа. Гэхдээ бас анхаарах зүйлүүд байгаа. Өөрийн бие дээр бас жоохон өөрийгөө яаж ханьж додомдох уу гэдэг дээр байна. Тийм. Очиод жоохон бүлгийн дарамт марамт ч юм уу тийм дуучлах боломж байгаа шүү. Тийм болохоор тэр тал дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй ямар хүнтэй яаж харьцах гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тэгээд өөр улсаас осож байгаа хүмүүс нь бүр баг жууны 90 өрхтэй хүмүүс. За Африк ч юм уу Индонезия, Филиппин. Гэхдээ манай улсаас очиж байгаа нь өмгтэй хүмүүс. Тэгэхэрсэн дээр онцон дээр зарим үед эрэгтэй өмгтгийн тэнцвэр алдаг. Тийм үү. Тэгээд эрэгтэйчүүд замруу ингээд бүлгийн дарамт марамт очих боломж их байдаг. Гэхдээ чи нөгөө HR руугаа яраад шууд ингээд хань нэг над бүлгийн дарамт очруулж хань нэг намайг яаж ингэж шууд том очруулсан. Тэгээд HR-аас тэр хүнд шууд ажлаас нь өчтдөг. Тийм болохоор ингээд хуулаар юм өөрийгөө хамгаалах нь. Хамгаалтын доор бол ерөнхийдөө бол нэг хамгаалтын доор яваад байгаа юм байна. Тийм. Чи өөрийгөө англи хэл чинь сайн байсан дээр ямар нэгэн зүйл учирсан шууд HR руу ярих хэрэгтэй. Шууд холбогдоод. Чиний супервайзер ч менежер чам руу бүлгийн дарамт марамт төгжүүлж байгаа юм уу? Чам дээр юу зөвшөөрлөгөөр буй гар урж байгаа ч юм уу те. Тэр үед HR руу ярьж болно. Өрн боломжтой. За тэгээд бас нэг охтуудынхаа хувьд бас нэг та нарын оршид сууж байсан тэр байр нь ч юм уу тэр бас ер нь гайгүй байсан уу? Одоо тухтагийн хувьд хэр тухтай байсан бэ? Тэр нөгөө дотор байр байдал тийм чонхгүй шүү дээ. Бид нөгөө аянчдын суудаг хэсгээс доош. Бүр уснаас доор байдаг. Бидний байр. Доош ингээд хоёр ордог. Тийм, хоёр үнэтэй. Өнгийн ажилтан бол ингээд хоёр үнэг байрд тэгээд доор ор. Тиймэрхүү тэгээд чи лид бартендер болонгууд супервайзер болонгууд ингээд ганч үнэ өөр байдаг. Тиймэрхүү байдаг. Тэгээд чиний ингээд байр одоо юу ч гэдгийг хөрхөм жиргөөс чинь шалтгаалаад чиний байр чинь их болгох боломжтой тий их байж болно бага байж болно тий. Явхад хангах нөхцөлийн хувьд нэмэрлэх зүйл байгаа юу? Хангах нөхцөл ер нь энэ ажил төрөл чинь нэг их аймаар өндөр шалгууртай, өндөр баримжаатай том нөхцөл шаардлагатай. Англи хэл нэг дугаарт жоргсус чиний өнөхөр явмаар байна уу? Өнөхөр чи жоос олохоор явмаар байна уу? Зүгээр have fun. Нүгуда тушаа үтч. Ингээд ажиллаад үтчихий гэж бодож байгаа юу гэдгээс нь шалтгаална. Тэгээд бас тэр дээр ажлын байраа яас сунх уу гэдэг дээр байна. Жир have fun юм уу? Илүү холыг бодож байгаа. Үсэж давших дахад онгочон дээр урт удаах хугацаа ажилламаар байгаа бол бас entertainment салвар дахад онцлоодох юм уу financial тэр лөө бас явж болно. Бас нэг хятадаар аншан гуангуан гэж ингээд аянчдын ямар нэгэн гараам дээр ингээд дагуулга гараад аялж майл тайруулдаг. Тийм тэр бас их сонирхолтой ажил төрөл. Хөтөч юм шиг л. Тийм хөтөч юм шиг тийм ажлын дарамт багтай. Гэтэ чалан бас болдог шиг байлээ. Бас тип ми болдог. Тэр мөрнийгээс бодлохолж болно. Ярангу тэр ажлын байрууд нь хүн чохоо авна. Тэхийн тул өрсөлдөө ихтэй хиймэр үжин. Тийм байдаг. За тэгэхээр яг өөр ажлын боломжнууд одоо чи ингэж судалж байгаа юм чинь ерөөхдөө бол
гадуур явж нүд нээсэн хүний хувьас яг чамд чиний мэдхээр өөр ямар ажлын боломжнууд цалин гайгүй сайхан боломжтой өөрийгөө хөгжүүлэх тэр талдаа яг тиймэрхүү ажлын боломжнууд юу байдаг вэ? Би одоо ер нь энгийн амьдралтай малчтын хүүхэдтэй энгийн амьдралтай хүмүүст өгөх зөвлөмжүүд л байгаа. Тэг гарчуудыг яри. Одоо мөнгөтэй их аймаар тийм баядуудын хүүхдүүд өгөх зөвлөмж биш л да энгийн амьдралтай хүмүүст тий. Ерөөсөн бидний энгийн амьдралтай хүмүүс чинь гарч дэлхийг харах боломжууд чөөхөн. Тэгээ би энэ чөөхөн үеийг нь өөрийн мэдж байгаа интернетээс чугуулсан хүмүүсээс сонсдог ингээд хүмүүс зөвлөг болоод яри. Нэгдүгээрт миний адалж өнгөрсөн. Аялын очинтаар ажиллах ажлын байр. Тийм тэгвэл хоёрдугаарт Шинзландын working holiday visa болон Австралийн working holiday visa. Ер нь энэ хоёр визаг би өрт мэдэх ёстой байсан. Өрт мэдсэн бол би бас энэ визараас ингээ гашаа яваад Австраლიад ч амьдраад үжих боломжтой байсан. Гэхдээ яг вэ энийг би нөгөө 2023 онд эхэлж шавхоншуу ашиглах үедсэн мэдсэн. Тэр мөн зах харамсалтай болсон. Арай л орой. Тэ арай л орой. Уг нь ингээд шавхоншуу гэсэн аппликейшнийг би ингээд өмгтээчүүд л зардаг. Өмгтэй хүн зариус. Эрэгтэй хүн зариулаад илэг болдог ч юм уу. Тэгж боддог байсан. Сүүлд нь энэ апыг ингээд буулгаад үтсэн. Ваа. Жүндээ бол ингээд мэдээллүүд хэрэгтэй мэдээллүүд энэ ап дээр байдаг. Хүмүүс ингээд постлоод хаваалтдаг байхгүй юу. Тэгээд 190 өмгтэй хүмүүс. Одоо яагаад өмгтэй хүмүүс ингээд ташаан татсан боломжийг олоод яваад чадж гинэ гэдэг ч юм бас ингээд бид нэр ингээд энэ дотор гоё мэдээллүүдийг хаваалцчихсан. Яг л үнэн мэдээллүүд. Тийм үнэн мэдээлэл хүмүүсийн өнгөрөөс хамгийн хэрэгтэй мэдээллүүд явдаг байхгүй юу тийм. Хэрвээ би 2022 онд working Australia ч юм уу Шинзландын working holiday visa-г мөтсөн бэл тэгээд мэдүүлсэн бол би 2022 онд 100 ингээд working holiday visa-гаар Euro Австраlia руу явсан. Харамсалтай 23 онд мөтсөн. Тэр үед нэр мэдүүлсэн чинь 23 онд ингээд хүн аваагүй. Тийм үү? Тий. Тэр чинь рандомаар сонгодог байхгүй 5000 хүний манай улсаас тэгсэн чинь авсангүй шууд өнгөрөөд бүх юм бүр хүчингүй бол. Тэгээд би чи 2024 он 25 ондоос нэр мэдүүлж үзлээ. Тэгээд хиймэр үрсэнгүй юм юу юм. Бас жилөөсөн жил мэдүүлж байгаа хүмүүс нэрам. Тэгээд эхэлж мэдүүлэхдээ зүгээр пассворттай болонгууд хүн болгон мэдүүлж боддог. Тэгээд ер нь сүүлийн үед нэг 125 UN маань тушаагаад л мэдүүлж байна. Тийм болохоор боломж жоохон бага болж байна. Гэхдээ манай залуучууд нь Австраlia ч юм уу Шинзландын working holiday visa-г туршаад үзэх хэрэгтэй гэж бодож байна. Өнөхөр хиймэр чинь сайн болоо тийм боломж чи ирээ тэр визийг олчихвол бас чинь бас дэлхийг хараад гадаад улс ямар байдаг вэ? Өндөр хөгжилтэй улсын хүмүүс яаж амьдраад байгаа вэ? Цалин хөлс хэдий байдаг вэ гэдгийг жоохон хэмжээнд ойлгож дийлнэ гэж бодож байгаа. Ер нь тэгээд энэ жилээс нөө Шинзландын working holiday visa бас маш их хавралтай болсон. Мангун авж байгаа. Тэгээд рандомаар сонгох биш. Чиний ингээд нэр мэдүүлээд эйжент чинь ингээд чамд дугаар булааж өгдөг байхгүй юу. Тэгээд тэгсэн энэ жилээс нөгөө эйжент нь ганцхан эйжент юуг ингээд идлээд авсан. Тэгээд шууд төлөврөө хөдөнд явах үүсгээд амар үнэтэй. Тийм болохоор Шинзландд очиод 1 жил ингээд working holiday visa-гаар ажиллахад эхний оруулсан мөнгөө буцаад авчих заримдаа боломжгүй байдаг. Хэрвээ чиний англи хэлтэн жаахан боломжийн ажил олохгүй юм бол. Тийм болохоор ингээд манай монгол залуучууд энэ талын мэдээлэл маш их хомс хүмүүс хэлж өгдөггүй хуваалцдаггүй явсан нөгөө энэ 2 3 хүмүүс нь. Тэгээ бид нэр хамаг сүлд хүмүүс бүр ингээд бүх дэлхийгээр энэ улсаараа мүтсэн ханс юм үйдэн. Тэр үед ингээд боломж чинь маш бага болоо чиний ингээд аз тохиолсон. Фактч. Энэ бол ер нь одоо бүх залуучуудад мэдээлэл хамаагүй ер нь бүх дэлхийн хамгийн хэрэгтэй мэдээллүүд хамгийн апдейт мэдээллүүдээс өөр монголчууд маань ерөөхдөө нэг хідэн алхам ингээд дилей хийгдээд очроод байдаг шүү. Энэ бол яг л бидний мэдрээд байгаа сүүлийн үед за битгий ингээсээ ингэж яахын оронд бид нэр ингээд жоохон мэдсэн байвал мэдсэн хүмүүс явсан хүмүүс маань ингэж илүү хуваалцаарэ. Тэгээд сүүлийн ингэж залуу хүүхдүүд маань энэ хуваалцснаас мэдээлэл аваад яг иймэрхүү боломжнууд үнэхээр бидэнд байгаа юм байна гэдгийг мэдрээрээ гэсэн ийм л утга уулгатай яг өнөөдрийн нэвтрүүлэг яваад байгаа шүү. Тийм. Ер нь тэгээд өмнөд орны залуучуудтай ярьцуулах юм бол баг манай яг өвөр монгол залуучууд баг 10 жил очиж байгаа. Мэдээллийн талд, бод сэтгэгтэйгээ дүйлийн талд тэгж бодож байна. Тэгээд одоо нэг 2 боломжууд нь байгаа. Нөгөө нэг SWT гэдэг
ер нь яг их сургуулийн 4 дугаар он ч юм уу их сургуулаа сая төгсөж байгаа залуучууд хэрвээ англи хэлтэй бол SWT гэсэн програмаар Америк руу яваад бас хэдэн сар ажиллаад үжиж болно. Төлбөрийн хувьд баг нэг том магадгүй том илүү бас орж магадгүй. За SWT- нь яг ямар англи үгнүүд байх уу? Яг юу вэ гэдгийг бас дахиад нэг хэлхээ яриад өгөө. Яг SWT-г би ямар англи үг байх вэ гэдэг сайжлахгүй юм байна. Юу ч гэсэн хүмүүс SWT гэдээ ярьдаг. Бас тэр програмд нь оролцсон хөтөлбөрөөр нь явж өнгөрсөн хүмүүсд мэдэх магадгүй. Юу ч гэсэн нэг тийм сургалт боловсрол гэх үү? Очоод хэдэн сарын хугацаанд ажил хийж болно. Хэдэн ажил ингээд одоо тусад ингээд нэг өдөр 4-5 ажил бас хийж болно. Тийм. Тэр нь хуулийн дотор. Тийм болохоор 2-3 сартаа ингээд Америкт амьдраад тэр хүмүүсийн соёл нь ямар байдаг вэ? Хүмүүс нь ямар үжил бодолтой вэ? Ингээд хажуугаар нь англи хэлээр дөшлүүлээд бас оруулсан мөнгнүүдөө буцаагаад илүү хадгалах боломжтой. Тэгэхээр наан виз чинь болохоор G1 visa. Тийм. Энэ ажлыг өргөмжлөхийн тулд бас эйжентээр дамжина. Тэгээд job agent-тэй сонгох хэрэгтэй. Шалгуур хэрэгтэй. Тэгээд дараа нь миний одоо нэг санал болгох нь ITP, Intern and Train Program. Intern and Train Program юм байна. Тийм. Энэ програмаар манай улсаас жилд нэг 500 хүн явж байгаа юм болов уу? Нэг олон хүн явахгүй байгаа шүү. Энэ 2 жилээс бас яран болж байна. Дараа жилээс өмнө олон хүмүүс явд. Тэгээд тийм болохоор өсөлтөнд нэг хоршуурн болоо. Чиний англи хэлнэ. Тэр эйжентүүд хүнээ сонгохдоо бүр англи хэлнэ эрт өвчнөөс нь сонгож байгаа. Чиний англи хэл ч юм уу эйжент бас авахгүй. Учир нь чамайг явуул дийлэхгүй. Тэд зүгээр чамаасаас нөх олон мөнгө олд дийлэхгүй дөрөв тэд бас энерги цаг хугацаа бүх зүйлөө барах болохоор. Тийм. Тэгээд энэ ажил төрлүүд рүү орохын тулд англи хамаг үндсэн нөхцөд англи хэлийг заавал хангах хэрэгтэй. Яраны хэл. Тийм. Тэгээд ITP бас боломжийн гэж боддог. Эхлээд бас үнийг хэлбэлээс өнгийн амьдралтай хүмүүс тавьчихвал нилөө мөнгө орно. Явтлаа мараг 5 том орно шүү дээ. Тэгээд 6 том. Тэгээд виз чинь нэг дугаар удаа дээр ингээд бүтлгүйтгэхгүй шулуухан болвол ингээд мөнгө хариулдаг хүмүүс 4 том илүүтер явж байгаа. Эсгэлэн билет чинь зарим үед хаймдвал. Жишээлбэл нэг виз чинь нэг дугаар дараа нэг 2 дугаар дараа давж авсан бол бас нөгөө 5 томос 6 томын зарлаг гарч мөт. Ер нь бажет бол жоохон их юм байна шүү. Бажет их тий. За энгийн хүмүүсийн хувьд бол их юм байна. За мөнгөтэй хүмүүс ч яах вэ? Мөнгөтэй хүмүүсд энэ програмаас чи явахгүй шүү дээ. Шууд Америкт би бакалавр ч юм уу эхлээд ахлах сургуулийн төс сурч. Тий. Тэгэхээр чи миний мэдж байгаагаар ийм нэг хөдөн төрлийн гашаан гарч боломжууд байгаа. Залуучууд давчлахад ингээ гадагшааваад нүд нөгөө дэлхийн ертөнд ямар байна? Хүмүүс яаж амьдраад байна? Цалин ус хэдий байгаад байна гэдэг дээр анхаарах ойлголттой болоход туслах боломжууд гэж хэлнэ. Тий. Энэ мэдээллүүдээ ер нь хаанаас авч ирсэн бэ? Энэ мэдээлэл ганц IP зөвлөхөд бол одоо шавхан шүү. Red Note гэж англиар ярьж байгаа шүү. Тий. Эрэгтэй хүмүүс хамаагүй шавхан шүүг татаад модель хайх хэрэгтэй юм байл шүү. Хэрвээ би 2023 оноос өмнө энэ апыг татсан бол тий одоо бас миний хувьд миний ажил карьерд хувирлт гарсан байж магадгүй. Одоо би эндгүй Австралид байсан ч юм уу аль нэг улсад байж байгаа магад гэж боддог. За энэ дээр би бас өөрийнхөө юг хуваалцчихв. Энэ одоо шавхан шүүг бас би урд нь нэг зүгээр л нэг охтуудын хувьд бол нэг хувцсаа яаж зохицуулж өмсөх вэ ч юм уу яг дизайн яах вэ ч юм уу тиймэрхүү юм дээр их ашигладаг байснаа сүүлийн үед одоо юу яахад одоо надаа нэг виз байгаа штэ Америк виз байгаа тэгээд Австралийн 1 жилийн визийг авч ирсэн яг тэр үед бол би яг шавхан шүү гэдэг яг ямар хэрэгтэй байсныг үнэхээр мэдэрчээсэн. Тэр нөгөө одоо минийх чинь B1 шүү дээ. B1 B2. Америкийн B1 B2 short term виз ахгүй юу. Тэгээд тэрнийг ингэж яахад яг бүх алхамнууд нь хамгийн хэрэгтэй бүх алхамнууд нь шавхан шүү дээрээс бүр нэрээ олдчихжээ. Яг ямар эрсдэлтэй байх уу, энээс сэргийлж яг юу яах уу гэдгийг би бүгдийг харж ирсэн. Тэгээд өөрийн бие маш гоё бэлдээд ганц удаагийн интервьюгээр би бол тэр визийг авч ирсэн. Тэгээд бас тэрнээс дараа нэг Австралийн
одоо Австраливч ямар визэл марчлаа. Аялын виз. Тий, зүгээр л аялын виз яг ямар билүү юу вэ? Марччихлаа. Яг тэр визийг бол бас тэр нь болохоор онлайн виз аахгүй юу? E-виз. Тэгээд бас нөгөө материалнуудаа зохицуулаад тэрийг би бараг нэг л өдөр дотор хийсэн. 24 цагийн дотор яг лаптопынхаа өмнө сууж агаад бүх зүйлээ хийгээд тэгээд апплод хийгээд тэгэл бараг 48 цагийн дотор миний виз буугаад ирсэн. Энэ бүгд нэрээ шавхан шүүгээс ирсэн байгаа шүү. Энэ мэдээллүүд. Тэгэхээр яг бид нэр одоо ингэж энэ өвөр Монголд амьдарч байгаа орон зайгийн хувьд бид нэр ингээд эндээ байгаа ч гэсэн яг мэдээлэл бол нээлттэй байгаа шүү. ITP билүү аль нь үлээ сая одоо эхэлж байгаа хүмүүс нэх мэдэхгүй байгаа гэсэн чинь аль нь үлээ 500 хүн яваад байгаа чинь. Тэр нь бол ITP. ITP. За энийг өнөөдөр мэдсэн байхад бид нэр яг тэр хятад хүмүүстэй адилхан зэрэгчиж одоо компит хийгээд тэр боломжийг олох боломжнууд бол биднэрт ирсэн шүү. Тийм. Дахиад энэ ажлын боломжууд чинь бүр насны ээж гартай шүү. Баргал 31, 33, 4. Бүгд нас. Working holiday visa бол 31-аас бүхэл нас 31-аас хэтрүүл өргөмжлөх өгөх боломжгүй. ITP бол 34 нас. За энэ бас ер нь анхаарах хэрэгтэй юм байна, тий? Яг залуучууд л зориулсан юм байна да. Тэгээд миний ойлгосноор ингээд ITP гэдэг хөтөлбөрөөр явж байгаа хятад залуучууд уг нь бүр SWT гэсэн хөтөлбөрт оролцож байсан. Их сургуультай байхдаа ч юм уу их сургуулгаа сая төгсөж байгаа үед. Тийм болохоор SWT-гийн мэдсээ дараа тэд нэр ITP-г мэдж байгаа аахгүй юу? Зөв. Тэгэхээр бид нэр өнөөдөр одоо манай зочин сайшаалтын одоо хуваалцсанаар бид энэ бүх мэдээллийг яг шууд хүлээж авч байгаа. Тэр хүмүүстэй адилхан ямар ч дилей байхгүй, ямар ч нэг одоо хочирсан ч юм уу тэгж орой хүлээж аваагүй. Тэгэхээр яг энэнийг хүсэж байгаа боломж хайж байгаа хүмүүс одоо дайраарэ. Тэгээд та нар чадна шүү. Тэ? Тэгээд энэ ажил төрлүүдийн тухай жоохон мэдээлэл авах юм уу гэж авъя гэж бодвол наттай бас шууд харьцаж байна. Би төлбөргүй ингээд анхаалах тийм хамгийн дүгнэмхэн тийм мэдээллүүдийг өгч болно шүү дээ. Эйжентийн талаар танилцуулж байна. Гэхдээ эйжент гэвэл бас нэг жоохон хүмүүс бас нэг одоо юу вэ? Suspicious байж магадгүй шүү дээ. Үгүй би эйжентэд ямар зар сурталчилгаа хийж байгаа ч шүү дээ. Гэхдээ ер нь бол яг ямар хуу аргаар зөв эйжентээ олох вэ гэдэг тал дээр бас зөв санал байна шүү. ITP програм бүртгүүлж байгаа эйжентэйгээ ярьцахад юу, эйжентийн ямар үгийг аваад ямрын бити аав, юу ихтэй яаж орох гэж бас би зүгэлдээл. Учир нь би энэ дээр алдаж өнгөрсөн. Энэ дараа ярих бах. Яг ямар стандартаар нөгөө нэг эйжентнуудаа сонгож шалгаруулах вэ гэдэг, фильтр хийх вэ гэдэг нүүдийг нь гэсэн тий санал болгоод. Хаад үйлснээ ярилцлагад бэлтгэх ч юм уу тий. Яг өөрийнхөө нөгөө нэг болж өнгөрсөн бүх зүйлээсээ та нарт хамгийн хэрэгтэй бодтой нөгөө нэг зөвлөгөө өгөхөөр байгаа шүү. За тэгээд би нэг юм ярьчихгүй. Нөгөө би шавхан шүү гэж ярьсан шүү дээ. Маш их хэрэгтэй аппликейшн гэдэг. Тэгээд шавхан шүү бас энэ жилээс эрхтэй хэрэглэгчээ нэмэгдүүлэхийн тулд дэлхийн аваргийн нөгөө шууд нэвтрүүлэг эрхийг автсан байлээ шүү. Вау. За тэгэхээр шавхан шүү бол илүү хэрэгтэй боллоо юм шүү. Тийм. 2022 онд чинь нөгөө дөвийн авч ирсэн. Энэ жил дөвийн аваагүй. Шавхан шүү нөгөө дэлхийн аваргийн шууд нэвтрүүлэх эрхийг авсан байлээ. Тэгээд баргал эрхтэй хэрэглэгч өтөр үсэх байх. Гэтэ яг нөө нэг шавхан шүү гэдэг чинь маань мэдээллийн далай байхгүй юу? Тэр мэдээллийн далайгаас бас нөгөө нэг чиний сонирхлоор тэр юмнууд чинь интересtik чинь дагаж гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр яг зөв нөгөө нэг төлхөр үгнүүдаа гой зөвөр хийж зөв мэдээллүүдээ авч сурч байгаарэ. Илүү хэрэгтэй төлхөр үгнүүдийг хайж байгаарэ. Харин нэг хэрэггүй баах юмнууд руу орчих юм бол шавхан шүү угаасаа л чам руу нөгөө нэг сонирхолтой юм их чинь тэгээд явуулаад өгнө. Харин хэрэгтэй төлхөр үгнүүдээ олж одоо хайлт судалгаа хийж байгаарэ. Тэгээд дараачийн асуулт болохоор нөгөө нэг гадагшаа явбал за одоо ингэж гадагшаа явах болно, нутагтаа үлдэхийн одоо ялгаа чиний хувьд юу байсан бэ? Чи яг яагаад ингэж сүүлийн үед ингэж илүү дэлхий рүү хандах болсон бэ гэдгийг. Ер нь гадагшаа явах болоод нутагтаа үлдэх хүнээ хав буйхан сонголт тий. Зарим хүмүүс магадгүй их сургуулийн төгсчод би гадагшаа явмаар байна. Зүгээр ингэж албан ажил ороод тий.
өглөө нээсэн цагаас оройн 5 цаг болтол ажиллаад гэр бүлийн бүтээгөөд хүүх шуухтаа аваад ингээд өнгийн амьдралаар нэг насыг барья тийм тэгээд 50 гараад ч юм уу 60 гараад ажилласаа амарсныхаа дараа нэг аялж маялдаг юм уу гэд тийм бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тийм бодолтой хүмүүсийг бас буруутгахгүй л да. Гэхдээ ер нь бас зарим хүмүүс нь мал малж чинь арал зам мэмэ хийж гин гэхдээ та энэ нутагтаа байсан ч аяллаар чамаагүй те. Гадагшаа нэг гараад ирж үжөөд дахиад эндээ амьдарч болно шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр ер нь гаднах ертөнцийн болно одоо бидний суугаад байдаг энэ орчинд хоёр нь л бас ялгаатай юм байна. Ялгаа ярангүй их байгаа. Тийм. Тэгээд хөрвөө би чин яагаад гашин гарсан гэх чинь нөгөө их сургууль төгссөнийхаа дараа шалгуулж үтсэн нөгөө алфтын шалгалтанд орж үтлөө. Бүтэхгүй юм байлаа. Би өнөхөр төр төрлийн юм биш. Нөгөө сургалт мургалтанд суугаад хам гар дээр нарт цаацгаад гонтаа найр өрөөд. Тийм болохоор зүгээр мөнгө цаг хугацаа бүх жилэн гөөж. Тэгээд англи хэлийг би дагаад сураад. Одоо яг уу англи хэлийг сурчлаа. Ажил олох хэрэгтэй. Тэгээд англи хэлээр дамжиж ажил бол гатгачаа явна. Тэгээд энэ огчин дээр ажиллах ажлыг хайгаад ингээд ажилласан байгаа юм. Ер нь тэгээд гадагшаа гарах болоод эндөө байх чинь маш их зөрөөтэй. Хүн гашаан гараад олон үндэстэн ясны хүмүүстэй уулзаад олон янзын соёлын ингээд соёлтой мөргөлд шүү дээ чиний ингээд уламжлалт соёлч. Тэгвэл ирэхэд илүү багтаамжтай юмыг ойлгодог илүү international болж дийлдэг тийм даянчлалтай мөрж ирэгч алхна. Тэгээ бас нэг хараас бас жоохон өөр болох байх. Амьдралыг харах үнцэг. Ядаж нөгөө нэг тэр уулцсан хүмүүсийнхээ үнцгээс олон үнцгээс ингэж өөрийгөө ч юм уу бүх юмыг харах болох байх тийм бол олон тал дээр хавралт гарна. Тийм болохоор залуу хүний хувьд те сая их сургуулийн төгсөж байгаа ч юм уу манай үеийнхэн ч хамаагүй 90-аад оныхан ч гашаа гараад үжиж болно шүү дээ. Англиар сураад аяллаар ч хамаагүй ажлаар ч хамаагүй гараад үжих хэрэгтэй. Маш чухал зүйл. Жин ам нас ингэ талгаар өнгөрөхөд яах юм бэ? Тийм биз дээ. Жин орвоод эрсэлвэл яваад үж та, хийгээд үж та алдах юм алгаа. Өнхөөр их амар том хөрөнгө оруулалт хийхгүй л юм бол. Тийм үү? Англи хэл чинь бас нэг жилийн хөрөнгө оруулалт. Тэгэд үжих хэрэгтэй. Тэгвэл би хаа амьдрах ёстой. Миний авах гэж байгаа амьдрал ямар гэдгийг ойлгож дийлдэг байхгүй юу? Нөгөө би одоо яг нөгөө албан ажилтны хүмүүсийг шүгэмжлэх гээд байхгүй да. Энэ бас хүмүүсийн сонголт. Гэхдээ чи ингэж амьдраад байхаар өндөө сүрд ингээд ирээд харамсдаг байхгүй юу? 50 60. What the fuck? Би энэ 30 40 жил 20 30 жил юу хийсэн бэлээ? Тэ? Яг л нөгөө нэг ямар ч утгахгүй нэг л өдөр шиг өнгөрсөн гэдэг шиг тий. Тиймэрхүү. Тийм болохоор залуу хүний хувьд энэ хорвоод ирсэн хүний хувьд одоо юу дуртайгаа хийж үж туршиж үүсэх хэрэгтэй. Өөрийн нэг тэр нэг дотоод тэрх толгой ч юм уу дотоод буйт чинь нуугдаж байгаа тийм онцгой чадвар ч юм уу тэр нөө бас илрүүлэхэд чинь туслан шууд гашин очиж явах чинь тийм. Өөрийгөө илүү таньж мэддэг, өөрийгөө хайж олдог, өөрийгөө юу хэрэгтэй бэ гэдгээ мэдэрдэг, өөрөө ямар хүн бэ, юуг чаддаг вэ гэдгээ мэдэрдэг тий. Яг л нөгөө нэг эндээ ингээд яагаад ах юм бол тэр бүх зүйлээ ол зархаа болчихно. Тэгээд нэг өдөр тутмынхаа юмд ярсаар хагаад тий одоо ингээд тий шүү. Нөгөө эндээ суугаад байвал чи ингээд албааталтайгаа бодё да. Чиний ажлын хамт олон чинь юу ярьдаг вүлээ? Хажуугийн найд нөхцөн ямар төрлөөр ямар сэдвээр үг ярьдаг вүлээ тий. Тийм болохоор тэрэндээ хаж гаралдаад чи бас илүү ингээд задгыг сэтгэхгүй байцдаг. Хэрвээ чи аяллаар чамааг ингээд Монгол улс руу яваад би нэг жишээлхэд би Монголд очоод хостел суусан, guest house. Тэнд суугч чинь ингээд гадаадын янз орны хүмүүс байлаа. Нэг Свисийн би хүнтэй таарсан тэгсэлж 30-д настай 40 аяж байгаа юм болов би насын нас уу. Тэр тогоочийн ажилтай байсан гэнэ улстай. Гэтэ тэр ажлаа хаяад дэлхийгээр аялаад явж байгаа. Гард ирээд бараг жил хагас болж байгаа юм болов 16-7 улсаар аялтлаа гэж шүү. Японд ингээд сар илүү аялцгаад Хятад руу ирээд бас сар 2 сар аялаад Монголд нэг 16 өдөр болж байгаа. Хөдөө орон нутгаар яваад Улаанбаатар яваад одоо ингээд нөгөө хадгалсан мөнгөнд дуусж байгаа гэнэ. Тэгээд одоо жамаараа Төв Азийн, Казахстан ч юм уу, Тажикстан гэдэг Казахстан улсуудыг дээраад Свис руугаа очоод шинэ ажилд ороод мөнгө цуглуулах гэж байгаа. Тэр хүмүүс ингээд амьдрал хандах ховор шал ондоо байхгүй.
дэлхийн янз янзын хүмүүстэй уулзаад янз янзын соёлыг ойлгоод явж байгаа болохоор тэрх нь ингээд задгаа гоё. Маш нээлттэй. Тийм нөө маш нөөлттэй болцсон. Дахиад бас нэг Австралийн залуутай таарсан. Тэгсэн их сургуулийн төгсөөд нэг ажилд гараад нэг 2 жил ичгөөд ажилдаа сонирхолгүй. Ажлаа хаяад нэг гадаадаар аялаад дараа нь ингээд ажилд орд юм уу? Эсвэл суралцах юм уу? Ялгаас суралцах юм уу? Gap year шиг явж байгаа юм билээ шүү. Тэр хүмүүст ингээд таарахаар бас амьдралыг ондоо хүнчгээс харна. Ямар гоё юм бэ? Энэ хүмүүс ч ямар өргөчлөлттэй ингээд дураараа байгаад байгаа юм бэ, тийм? Ямар нэгэн зүйл төлөөслөгдөхгүй. Тэр бас их гоё байсан. Тэгтээ би яг нэг одоо энэ гадагшаа явах уу ч юм уу, нутагтаа үлдэх үү гэдэг энэ хоёр сонголтын хувьд би өөрийн бас нэг үнцэг байгаа. Энийг хэлэхэд одоо ингээд хятад үгэнд юу байдаг л да. Одоо ингээд гэр бүл чинь чамайг өргөж дэмжихээргүй байвал одоо өөрийн олох зүйлээ гадагшаа явж олдог гэдэг иймэрхүү утгатай нэг хятад үгнүүд байгаа. Харин миний бодлоор ч гэсэн яг хэрвээ ар гэр нь ингээд түшигтэй, нөмөхтэй, үнэхээр нутагт чинь ингэж чамааг ингэж маш тогтвортой тохинулж амьдруулж чадхаар байгаа бол тэр хүмүүс нутагтаа үлдэх нь зөв. Яагаад гэвэл бид нэ бүгдээрээ ингээд гадагшаа нутгаа хаяад явчих болохгүй шүү дээ. Бүхэл бүтнээрээ ингээд гадагшаа явахаар чи нутгийг чи өөр хүн ижлэх болно. Тэгэхээр миний хэлдэг байгаа нь яг ингээд одоо юугийн хувьд хөрөнгөний хувьд ч юм уу эсвэл нэг одоо хураасан юмнуудын хувьд гэр бүлчин ар гэрчин ингээд түшигтэй нөмөхтэй байх юм бол чамд бүх юмыг зохицуулж чадхаар байгаа бол гадагшаа яваад яах юм бэ? Бас нутагтаа сууж агаарэ, нутгаа эжингэнж амьдраарэ те. Одоо тэр зүйлийг одоо гэр бүлээс нь ч юм уу нөхцөл байдлаасаа эндээс олж чадхааргүй байвал за бид нэр үнэхээр өөрийгөө сориод за гадагшаа явсан зүгээр байх шүү. Яагаад гэвэл энд харагдаж байгаа хідэн боломж маань биднэрт зохихгүй үед гадна зөндөө олон боломжнууд биднэрт нээлттэй байгаа шүү. Энийг л яг миний харж байгаа үнчиг юм да. Зөв. Тэгээд нөгөө ярангу боломжтой одоо газар хөдөө орон нутагт амьдарч байгаагаар бол их газар нутагтай ч юм уу тий. Хөрөнгөтэй. Тий нөхөрийнх олдог хөрөнгөтэй. Тийм хүмүүс бол хүн нутгаан сахаад малаа малжаач ч юм уу ямар нэгэн бизнес хийгээд амьдарч бол. Тий. Гоё, тансаг, заргалтай амьдарч болно шүү дээ. Тэр хүмүүс чинь тэгээд хай жирамдаа тий гадаадаар ингээд аялж маялаад охрох хугацаанд аялж ирээд мөрөд ингээд заргалтай амьдарч юм. Тэгээд амьдралын боломж барахтай ингийн амьдралтай хүмүүс бол бас гарах гарч үнэндээ баг тэр гарцыг ашиглах хэрэгтэй англи хэл сураад тий. Учир нь одоогийн аз ахуйн байдлаас шалтгаалаад жингийн амьдралтай заах хичүүл энд чинь бизнес хийгээд амар их хөрөнгө оруулалт хийхээс айн хичүү тий. Амжилттай явах боломж нь багтай. Тэгээд ажил олоход одоо хичүү байна. Хөдөөнөө амьдрсан ч маш хичүү. Тийм болохоор одоо өнгийн амьдралтай хүмүүст бол миний сая хэлсэн тэр гарчууд л үлдчихэж байгаа гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Тий. Ер нь бол компетишн бол их байгаа. Тэгээд бид нэр орон зай байхгүйгийн хувьд дахиж энэ бүх зүйлээс орон зай өөрийгөө орон зайгаа олоход ер нь бол эрсдэлтэй тэгээ боломж багтай байдаг. Харин дэлхийн ертөнд цаана ингээд бүхэл бүтнээрээ нээлттэй тэр бүх орон зайгаас бид нэр бас өөрсдийнхөө орон зайгаа олж чадхаар боломжнууд байгаа. Өөр яг ямар хэл сурахыг зөвлөх вэ? Одоо ингэж явсан үний хаваас тий. Хэл сурахад бол би ганц хэлийг зөвлөчий да. Англи хэл. Яагаад англи хэлийг зөвлөд байгаа юм бэ гэхээр чи англи хэл ч одоо чинь дэлхийн хэл, олон улсын хэл тийм үү? Даяарчлалд улмал жилөөсөн жил ингээд илүү газар авж байгаа гэхээр чи англи хэл бол дэлхийн хэл баргал хаацсан ч хүмүүс англиар ярих гэдээ оролддог байхгүй юу? Нөгөө хөлийн сурах шаардлагыг ерөөсөн жирамдан байхгүй. Шууд англиар яриад явчихдаг. Тийм болохоор та англи хэлтэй байна гэдэгт дэлхийн баг өнчиг болонгор болон бүр яваад хэл болоод ямар нэгэн асуудлыг шийдвэрлээд яв дийлнэ гэсэн үг. Тийм болохоор би бол англи хэлийг зөвлөд байгаа. За ярангу өөр хэлийг сурж болно. Ер нь манай өвөр Монгол залуучууд бол Японд их явдаг. Тэгээд хүмүүс бас явж өнгөрсөн хүмүүс Япон сурахад амархан шүү. Монгол хэлтэй хөлнжөө явд ойрхон шүү гэд Япон сурахыг зөвлөдөг. Тэгээд хүмүүс ч бас Япон сурдаг. Бас Япон сурах нь сурж болно. Гэхдээ чи Японд очиод нөгөө магистр ч юм уу доктор сураад ирэхэд бас л англи хэл хэрэгтэй байна. Тэр үед та англи хэлийг баастайхаж авч сурна шүү дээ. Тийм болохоор англи хэлийг эхнээс нь сайн сураарай.
Англи хэл маш чухал. Чи хаа нэгэн газар хатсан ч хамаагүй, суралцсан ч хамаагүй. Англи хэл хамаг зүйл тэрэг бол. Ер нь эцсийн эцтэй ер нь бүх академик зүйлүүд бүх сангууд нь англи хэл дээр байдаг шүү. Тэгэхээр яг нэг магистр PhD гээд явах хүмүүс бол хамгийн сүүлдээ л бүгд англи хэл дээр тусахна шүү. Дараа нь тэгээд 2 дахь хэл болгоод сурчих юм уу гэвэл бас Испани хэлийг сурж болно шүү дээ. Испани хэл чинь бас тийм Латин Америкийн олон улсууд Испани хэлийг хөлөөн болгож улсын хөлөөн болгодог. Тэгвэл Европ, Испани тэгээд Испани хэлтэй байна гэдэг хүмүүсийн энерги дээр хавралт гардаг үстэй. Үнжил өдрөг ингээд enjoy the moment ингээд одоо цахтаа амьдарч амьдэрдэг юм шүү дээ. Латин хүмүүс ч илүү баярч ингээд дууж бүж гэлээ. Тэгээд тэрнээс нь бас ингээд гоё энергинд нөлөөлөгдөг байхаа гэж боддог шүү дээ. Ер нь нэг хэл нэмж сурж гинэ гэдэг чинь ер нь дэлхийг нэг илүү цонхоор харж гинэ ч юм уу илүү нэг өнчгөөс харж гинэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэр соёл ч юм уу тэр хэлэнд дууссан бүх энергинуудыг бид нар бас мэдрэх байхгүй. Тэгэхээр яг нэг Испани хүмүүсийн ч юм уу Латин хүмүүсийн тэр нээлттэй байдлыг харин нэрээ тэр хэлнээс л мэдэрч болох юм байна. Тийм. Илүү өөрөө ингээ энержетик байж болно, баяртай байж болно. Харин бас энэ хэлээрээ нэг юу болгоод, жууч болгоод тэр хүмүүстэй илүү нөхөрлж, найзлж, тэр хүмүүсээс олон юм сурч болохоор. Тэгээд нэг олон ажлын боломжууд бас гарч ирнэ шүү дээ. Ер нь Испани хэлний хувьд бол одоо дэлхийн нэг энэ Испани хэлийг ярьдаг хүн амынхаа тоогоор бол бас маш топ хэлнүүдийн нэг байгаа шүү. Яг ер нь баг англи хэлийг дараалахаар англи хятад хэлийг дараалахаар ч юм уу те. За хятад хэл бол одоо хөргөлж байгаа үнэ талаар одоо бол 2 дугаарт орж байгаа шүү дээ. Учир нь энд нэг том улс байгаа. Хятад хэлээр нэгч болгосон. Тэгээд зөндөө олон хүмүүс хятадаар ярьж байгаа. Гэхдээ Испани хэл ямар гэж? Испани хэл ингээд олон улсууд бүр хөлөө бол тий улсынхаа тоогоор өрөө өвч ингээд дэлхийг хамарж байгаа өрөө өвчөөр хятад хэлээс илүү. Тийм болохоор баргал 2 дахь их хэл бол. За тэгвэл дараачийн асуулт одоо юу болох нь шүү? Юу болдго юм бэл да. За одоо эх орны тухай бах ярьлаа, нутагтаа үлдэхин тухай бах ярьлаа. Ажил төрлийн тухай ярьлаа тийм. Тэгээд Монгол хүн болсондоо баярлж явдгөө. Тэ? Тийм одоо яг оморхож ч юм уу эсвэл тийм сэтгэл байгаа юу? Ярангу Монгол хүн болсондоо баярлж явдаг, омогшиж явдаг. Тэгэхээр гоё шүү дээ. Ер нь 13 дугаар зуунд бид нэг өвдөд сэтгэлийн талыг морин тоорыгаараа ижилж явлаа. Тийм үү? Тэр чинь бас маш том амгшил. Бид нар чи ярах марх уугаад л тэр тухайгаа арган шүү дээ. Гэтэ гашаан ташаан гарууч бас хүмүүс би монголоо гэхгүй. Монгол. Тэр хүмүүс жарам нь чиний Монголын түүхийн тухай ялгдаг юм билээ шүү. Тэгээд Чингис хааны хүүн хэн вүлээ? Хэн энэ юу яадаг вүлээ гэд асуух үе байна. Тэр үе чи Монголынхаа түүхийг ойлгохгүй. Үед л бас жаахан өвгөө байдалд орно да. Тий. Ер нь бол бид нарыг бас түүхээр хүмүүс таньдаг юм байна. Монгол гэдэг нэрийн доор тий. Түүхээр тэгээ дараа нь чи ингээд өөрийн буян нэр тодорхой тайлбарлахын тулд би Монгол гээд ирэнгүүт чамд хандлага нь шал ондон болдог байхгүй. Илүү чамайг Монгол юм байна. Тийм хандлага нь ондон болно. Тийм. Тэгээд би нөгөө ойрхон нөгөө ITP гэдэг програмд өргөдлөө өгөөд нөгөө нэг спонсорч үлээ спонсорын ярилц үгүй спонсор биш нөгөө employee гэдэг нүүдэн шалгалт ороход цаанах HR над руу гээд ярилцлага хийсэн дөө хаанаас ирсэн яасан би хаанаас ирсэн нэрийг асууж байгаа хгүй чиний нэр чи ямар нэр юм бэ яаж уншдаг би тэгээд Монгол нэрөө гэсэн ингэж унших юм аа гэсэн чи Монгол юм уу гэдэг манай одоо юу grandma антер Монгол руу яваад аялж маялж исэн гэдэг одоо Монгол гэж хэлэнгүүд ингээ Монгол улсыг бодж болоод ингээ ярьж байгаа байхгүй юу шал ондон болоо тийм тэгэхээр ч Монгол гэж хэлэнгүүд хандлаг тийм харах үнчиг шал ондон болдог тэгэхээр ч Монгол гэдгээр омгших шалтгаан шүү дээ дахиад тэр Монгол хэлнэтэн тухай асуун хэлий чинь яаж хэлдэм бол те тэгж асуун Монгол бичиг Монгол соёл гэдэг тэр талаар хүмүүс наривтлаад асуулдаг сонирхолтой хүмүүс тийм болохоор гашаан тушаан гарч байгаа хүмүүс ялтчихгүй өөрийн Монгол хэл, соёл гэдэг тал дээр бас нэлээд мэдээлэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл бас нүрэн барнаа. За тэгээд энэ Монгол гэдэг тухай ингээд нэг сэдв ороод ирэхэд ер нь надад маш олон ургуулахаар юмнууд ингээд ороод ирээд байгаа байхгүй юу. Тэгээд Монголын бахархлын тухай яг юу гэж боддог вэ? Одоо ингээд өөр монголчууд хамаагүй те өөр монголчууд бол нэг одоо бүх
яа одоо Монголоос хамаагүй, өөр Монгол хамаагүй бүх байрлал нь тэгээ морь уралдан тэгээд одоо энэ тэр ном сумаа харуун. За энийг Монгол бахархал гэж боддгоо. Энээрээ бахархах нь зөв үү? За уламжлалт нөгөө нэг юмнуудаа ингэж үлдээж авч явах нь ямар вэ гэж бодож байна. Яг өөрийнхөө. Ярангуй зөв шүү дээ. Энд чинь Монгол бахархлын нэг хэсэг. Монгол бахархал ганцхан энээр тогтох юм биш байхгүй юу? 93 наадмаар. Тийм. Энд чинь Монгол бахархал, Монгол уламжлалын нэг хэсэг. Энэ нь ярангуй ингээд уламжлаад үлдөөд явах хэрэгтэй. Ирээдүйд байх ёстой зүйл. Гэхдээ ганцхан энээр Монгол бахархлаа болгочихлоогүй. Та Монголоор бахархаж байна гэдэг ингээд 93 наадам. Тэгсэн мөртлөө их монгол хэлээр ярьж чаддаг. Тийм. Монгол бичгэн бичиж чаддаг. Монголоор сэтгэж чаддаг. Ингээд яаж монголоор бахархах гэдэг. Тийм. Монгол бахархал чи өөрөө монгол хэлээр ярьж чадсан байх хэрэгтэй. Монгол бичгээ бичиж чадсан байх хэрэгтэй. Нүдэлдэг байсан байх хэрэгтэй. Дахиад нөгөө монгол сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Тийм. Энд чинь бас монгол бахархлын нэг хэсэг гэж би боддог. Тэгвэл ингэж бахархаж явах нь зөв юм байна те. Гэхдээ яг нөгөө нэг монгол бахархлаасаа илүү сүүлийн үед одоо бидний мэдрээд байгаа нэг жоохон эвгүй тийшээ те. Бөхөөс ч юм уу, мориос ч юм уу нэг жоохон нэг маргах гадайдаг хоорондоо монголчууд хоорондоо ингэж юу хуваагаддаг талцаад байдаг гэж. Жишээ нь хэд одоо өвөр Монголд нэг жоохон аймаг хуваах ч юм уу те. Одоо хөлөмөрч ч юм уу, шлийн уулч ч юм уу, зүүн баруунч ч юм уу те. Иймэрхүү нэг баах ингэж монголчуудын дотор ингэ нэг хэрүүлж маягийн маргаж байгаа ч маягийн ийм нэг юмнууд яваад байгаа байхгүй юу? Монголоор бахархахаас илүү сүүлийн үед нэг ийм нэг жоохон бараан талтай юмнууд тал аваад байгаа ч юм уу те. Энийг одоо яг юу гэж бодож байгаа вэ те? Энийг одоо залуу хүмүүсийн хувьд бид нар яг яаж харах ёстой вэ? Юу гэж зөвлөх вэ те? Энэ асуулт ер нь жоохон мөрөгдлийн асуулт болоод байна уу? Ер нь гэхдээ зүгээр энийг яг өөрийн ботснараа хариулчих. Тийм би хариулах гэж байгаа байхгүй юу? Гэхдээ энэ талаар ингээд нөгөө дөвийн дээр инфлюенсер гээд од мод гээд явдаг хүмүүсээс ингээ яриад идэг шүү дээ. Тийм. Миний хувьд бодохоор ер нь сүүлийн үед би бас анзаарж байгаа. Энэ 2026 онд гараад бас нэлээд том наадам зохион байгуулагдсан өвөр Монгол тэгээд тэр дээр бас олон талчиж нутаг ус аваад зүүн баруун аваад ингээд сошиал медиа дээр ингээд хэрүүл маргаан болсон шүү дээ. Тийм. Зөв. Үнэхээр энэ ч одоо Монгол соёлоо, улам тал соёлоо хөгжүүлж байгаа гэхээс илүү нөгөө нэг чинь улам талцаад байгаа болж байгаа шүү. Мэдхгүй энэ одоо яагаад гачийн ер нь бол нөгөө нэг наадмынх нь цаана бүхийнх нь дүрм мэн төгөлдөрж байгаагүй ч юм уу. Тэр шалтгаанаас болоод олон маргаанууд гардаг. Тэгээд хүмүүс заавал ингээд нэг-нэгнээ доромжлохтаа нутг усаар нь доромжлохыг боддог. Тэгэхээр сошиал дээр бичиж байгаа хүмүүс ч юм бас итгэж яддаг байгаа байхгүй. Зарим ингээд машинаар ч юм уу тусгай бичиж байгаа тийм хүмүүс байдаг ч юм уу. Тэгэнгүүт дагаад дэрвж байгаа хүмүүс ингээд дэрвүүд талцаад яваад байдаг ч юм уу. Тэгэж бас боддог би нэг талаар. Тийм. Тэгэхээр энийг яа шийдвэрлэх яах вэ гэхээр өнөхөр арга алга. Би бол сүүлийн үед бодож байгаа энэ наадам юун дээр ингээд нэг их сэтгэлд явж үжмөрг байдаг. Хэдийгээр манай Монгол соёлын нэг хэсэг боловч өвөр Монголд ингээд наяр наадам явдیں۔ Анчхалан бүх нөгөө ер нь утга учраа алдаад байгаа юм шиг тийм яг нөгөө нэг ууг утга учраа соёлоороо бахархах гэсэн утга учраасаа холдоод байгаа юм шиг тийм. Тэгээ улам талцаад салаад саланхраад тийм нэг нэг алдаад байгаа. Хэрүүлийн сэдвнүүд яваад байгаа ч юм шиг тийм. Тэгээ тэгж ойлгож байна. Тэгэхээр ер нь одоо миний бодлоор миний хувь хүний бодлоор яг ингээд өвөр монголчуудын хувьд ингээд одоо хоорондын яриа ч юм уу ярианы сэдв ингээд хумстаад байгаа тий. Одоо ингээд яг өөрийгөө хөгжүүлэх яриа байж болно. Тэ өөрийгөө хөгжүүлсэн ч юм уу яг шинийг яаж үүтгэх вэ ч юм уу хөрөнгө яаж эд хөрөнгийг бүтээх вэ ч юм уу энэ талаараа илүү хоорондоо ингээд одоо саналаа солилцохоос илүү нэг өвлөх гэсэн хуучин одоо 93 наадмаараа ч юм уу тэрэн дээр ингэж хэл амаа билүүдэд яах нь вэ те? Миний хувьд л жоохон тэгж бодоод байгаа. Би бол ингэж бодож байгаа. Тэр хүмүүс комент амар бичдэг хүмүүс хийдлээ алж байгаа. Манай өвөр монголчууд хийдлээ алж байгаа те мөнгө мөртлөө бас жоохон сэтгэлгээний ядуу мөнгө мөртлөө их хийдлээ алдаг хүмүүс хийх юмгүй. Тэгээ тэр дээр ингэж мархаад
бичээд амар ингээд кайф аваад илүү ингээд таатай мэдрэмж олоод явж байгаа хүмүүсээс олон юм байлаа шүү. Тэр ер нь тэгж буруу яг буруу зүгтэл тий одоо яг нөгөө соёлын утга уулгаасаа өөр тийш болоод яг хүмүүсийн анхаарал яг өөр тийш яваад байгаа. Тэгээд тэрнээс илүү харин яг хэрэгтэй зүйл эд хөрөнгийг яаж бүтээх үү, өөрсдийгөө яаж хөгжүүлэх үү, залуу хүүхдүүд яаж ямар замыг сонгох уу, за ингээд ахмадууд нь хүүхдүүдэд яаж дэмжих үү, өргөх үү, ямар хөө боломжнуудыг хайж өгөх үү, энэ талаар харин хоорондоо ингээд илүү сарлаа солилцоод харин энэ дээр ингэж нэгэнтэйгээ ингээд алдаад чиний зөв миний буруу ингэж энэ маргахын дунд ингээд бүр зөв шийдвэрт хүрээд бүр өөрсдийгөө илүү хөгжүүлээд танин мэдрэхүй хавьд ингэж дээшээ шат давах нь харин энэс илүү утга учиртай юм шүү гэж би хавьдаа бол бодоод байгаа. Тийм. Ер нь ингээд 2026 он дэлгүүрэлт болоод ингээд хөгжиж байгаа AI. AI-гийн хөгжил яаж байгаа вэ тийм үү? Нөгөө ChatGPT, Gemini, Claude ч юм уу өтөр хөгжөөд бүр амар өрсөлдөөн чангараад хүмүүс өөр тэр талаар суралцаад ингээд олон улсын хэмжээнд бол тэр талаар хүмүүс бүр ярилцаа, суралцаа, хөгжөөдөд тэрийг яаж асгахж мөнгө олох уу гэд ираад явж итэл манай өвөр монголчуудын талаар баг ойлголтгүй. AI гингүүд зүгээр ингээд асуух асуултаа асгаа. Баядуу шиг жараад байгаа байхгүй юу? Дэвбоо гэтэл DeepSeek гэх. Гэхдээ тэр чинь бас тэгж хайж гарлагддаггүй юм байлаа. Би бас нэг их AI-г ойлгохгүй. Гэхдээ одоо 21 дугаар 2026 AI-г нэг илүү сурж идэмших хэрэгтэй юм байлээ гэж бодлоо. Ер нь манай нэг таньдаг найз Монголоор AI-ийн сургалт, өндөрлөгөө сургалт ингээд WeChat-ээр холбоо байгуулад хийсэн байлээ шүү. Тэгсэн бас нэг олон сонссонгүй хэлчихсэн. Манай өвөр монголчууд ингээд хэрэггүй юмд мөнгө жаас зарчуулах дуртай. Хэрэгтэй юм дээр хижөөс мөнгө жаас зарчуулах эсвэл анхаарлаа тавих дург. Жохон нийгмээс их очроод байгаа. Тэгэхээр бол одоо өнөөдрийн хувьд 2026-гийн хувьд AI бол одоо маш одоо хүчрхэг болсон. Яг чи ингээд өөрөө idea одоо ингээд бодол ч юм уу өөрийн гэсэн хүссэн зүйл байвал хүссэн бүх юмыг чинь хийж чадхаар хүчрхэг хэмжээнд хүрсэн байгаа шүү. Ер нь одоо ингээд бидний хувьд ингээд жишээ нь зүгээр нэг ингээд бичлэгийг хийхэд ч юм уу кино зураг ч юм уу тэрийг бичихэд уг нь яаж яддаг вэ? Харин одоо бол AI яг баг бодит үнэтэй ч адилхан зүйлийг ингэж хийж, generate хийж чадаад байгаа шүү, тий? Тийм. Тэгэхээр нөгөө нэг юм хийхэд cost маш бага болоод байгаа хгүй юу? Яг нөгөө бид нар шиг ингээд одоо нэг ийм орон зай хэрэгтэй ч юм уу, эсвэл өөр ямар багаж хэрэгтэй, одоо яг камер хэрэгтэй ч юм уу, янз бүрийн микрофон хэрэгтэй ч юм. Тэрнээсээ илүү харин яг cost бол тэгэж ингэж яг л AI дээр түшээд бүх юм generate хийж болоод байгаа, тий? Бас нэг янз бүрийн программинг хийж болж гэн, аппликейшнууд чиний ингэж хүссэн бүх зүйлээ хийж чадхаар тэр програмнуудыг ингэж AI ингэж шууд хийж өгч чадхаар байгаа шүү харин тий. Энэ талаар манай өвөр монголчууд маань ч юм уу эсвэл манай монголчууд маань бүх дэлхийн монголчууд маань илүүхэн ингэж өөрийнхөө танин мэдрэхийгээ дээшлүүлж энэ тал дээр харин илүү анхаараарай. Яагаад гэвэл энэ маань ирээдүй байхгүй юу? Бид нэр түүхэн дээр дэлхийг эжилж явсан. Одоо Аз, Европыг нэгтгэж явсан. Тэгээд одоо ингэж түүхийн хүрд ирэхийг дагаад одоо бид нар яг юугээрээ хүмүүст танигдах гэдэг, юугаараа хүмүүсээс ингэж ялгарах гэдэг тэр тал дээр одоо зөвхөн ингэж морио уралдуулаад бөхөө барилдуулахаас илүү тий яг бас одоох нэг хөгжилтэй бас алхамаа нэгтгэж тий энэ хөгжлийн дунд өөрийн гэсэн одоо identity тий өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн нэг одоо function тэр бүх зүйлийг олсон байх бас зүгээр юм биш үү те. Тэгэхээр чи бид нар яг Монгол гэдгээ түүх уламжлалтай бас тэгээ шинэ орон зайтай ирээдүйгээ бүгдийг ингэж одоо хийж барьж авч чадаж одоо атгах чадах нь биш үү те. Тэг уламжлалаа хөгжүүлнэ гэдэг ганц уламжлал дээрээ төвлөрөө те шинэ юм суралцахгүй байна гэдэг чинь дэлхийгээс хаягдаж байна гэсэн үг шүү дээ. Тэг уламжлалтаа дэндүү нэг баригдаад байх биш. Бас шинэ рүү дэндүү ороод уламжлалаа мартаад байх биш. Яагаад бол Монгол хүн гэдэг бид нар яг юугаараа танигддаг вэ те? Тэ. Монгол хүн гэдэг одоо энэ түүх уламжлалаараа ч юм уу, үжил ухамсар ч юм уу, яг энэ nomadic соёлоороо ч юм уу те бид нар бас нэг
маш хүмүүсээс ялгаатай зүйл байгаа. Тэрийгээ бид нэр өгүүлж явах нь зөв. Тэрнээс илүү яг энэ нийгмийн одоо явцын дунд бид нэр өөрийнхөө орон зайгаа олох нь бас зөв юм байна тий. Тийм зөв. Тэгээ нөгөө AI-гээд ярихаар чинь нөгөө нэг хүмүүс уг нь кодыг програм бичдэг, инженер хүмүүс код мод бичдэг, програм app энэ жохот бичдэг шүү дээ. Одоо ер нь ингээд өнгийн санаа чинь байвал тий яг AI руу өгвөл тэгээд тэд нар чинь тамд app хийн үү, ямар нэгэн програм бичнэ үү, шууд бичээг өгчдөг байна. Бүх боломжууд байгаа гэсэн үг. Тийм. Хэрвээ чи нэг шинэ бүтээл бүтэхгүй байна уугүй юу гэдгээс шалтгаална. Харин тэгээ энэ нөгөө нэг AI-га ашиглаад маш их эд хөрөнгийг бүтөөх боломжууд байгаа шүү. Зүгээр л нэг би зүгээр л нэг өөрийнхөө хэрэгцээг хангах биш. Инээрээ бид нэр маш их сервис ч юм уу, эсвэл нэг продакт ч юм уу тэгээд эд хөрөнгийг л бүтөөж чадхаар байгаа шүү. Тэ. Одоогийн бидний тарих толгойд нөгөө нэг мөнгө олно гэдэг үл зүгээр л өөрөө ингээд өөрийн биеэ зарцуулаад ч юм уу өөрийнхөө цагаа зарцуулаад мөнгө олохыг бол мөнгө олох гэж хэлээд байгаа биш. Харин нөгөө нэг тарих толгойгоо ажилуулад хамаг шин продакт ч юм уу сервис ч юм уу те энийгээ илүү бас эн чинь бас нэг те юу болж болно шүү те эн чинь бол бас нэг ажил байж болно энийг ажил гэж ойлгож болно энийг бол мөнгө олж ийн цалин олж ийн те ингэж бодох хэвээр харин нөгөө хуучин хിവэрэ нэг ажилд ороод тэр ажилдаа 24 цаг ч юм уу эсвэл өдөр болго яваад тах биш яг өөрөө ингээд босс нь байж болно өөрөө нэг бизнес эрхэлж болно тэгээд юмнуудаа зарж болно шүү тий. Тийм. Тэгээ one person business гэдэг. Тийм one person business. Энэ бол одоогийн ирээдүйн хандлага болоод байгаа. Гэтэл бид нэр бол ойлгоод байгаа шүү. Зөв. Өөр нөхөрлөх юм байгаа юу? Яг ямат юм уу? Юу яа. Одоо ингээд яг одоо энэ сэдвүүнүүд бол ингээд яг төсөл рүүгээ хандаад одоо чам руу орох гэдэг байгаа шүү. Үгүй. Одоо нөхөрлөх юм алга баха. Би одоохондоо бодож болохгүй байна. Ер нь л ингээд сая чи юу ажил төрлийн тухай ярьсан юм уу? Монгол гэж ярьсан юм билээ шүү. Тий одоо сая нэг монгол хүнээрээ барахдаг юу гэж асуусан. Тэгээд монголчууд одоо яг яах ёстой вэ гэдгийг сүүл хоёулагийн сэдвэл тийш явцсан. Одоо монголчууд яг яах ёстой вэ? Монгол хүн ямар байх ёстой? Монгол хүн яах ёстой вэ? Яг нөгөө уламжлал болон одоогчлтын байлансаа яг яаж олох вэ гэдгийг яг нөгөө монгол хүн одоо яах ёстой вэ? Ямар байх ёстой вэ гэсэн дэр би хариулаагүй байхгүй. Тий одоо та ярьж болно. Тий. Монгол соёл, монгол хэл үсэг тий уламжлаа мөдөө дараа нь гадаадын хэрэгтэй зөв шин модельүүдийн аваад суралцаад явах хэрэгтэй. Ядаж англи хэлийг сурвал дараа нь бүх зүйл амархан болно шүү дээ. Ер нь нэг өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Тий. За тэгвэл энэ хэсэг ингээд яачих өөр нэмэх юм байгаа юу? Одоо байхгүй. За тэгвэл одоо танаа өөр л өчөө одоо жоохон асуултад явах хаа. За та тэгээд одоо сүүлийн үеийн төлөвлөгөө юу вэ? Одоо дараа нь яах чинь? Дараа нь яах гэхээс 2026 он эхлээд 2 сараас би нэг ITP гэдэг хөтөлбөр саяд орсон. Тэр хөтөлбөрийг мэдээд за яах вэ аавд хэлээд би нэг намайг нэг виз болгочгаар бочгоо. Суман дээр нэг холонгор хийснэр бочгоо. Тэ. Инглишээр ингэ хүлээж авах нь гайгүй. Тэ. Ингэж хүлээдэг. За ингэ бочих. Энэ угаасаа жууны жоо баталгаатай юм биш байхгүй юу? Энэ жилээ нэг жилийн хөрөнгө оруулалт. За ингэ бочих. Би энэ дээр нэр мэдүүлье. Би эйженттэй олчихад байна. За тэгээд бас за тэгчих. За тэгвэл яах вэ гэд нэр мэдүүлээд хэдэн ажлын ярилцлаганд ороод ажлын байр маяраа сунгаад бүх юм шулуухан явж илаа. Цаг орсон. Тэгээд дараа нь яг виз модулах гэдэг нөгөө нэг интернет дээр ингээд DS 160-ыг тагалдаг шүү дээ. Тэр дээр жоохон манай эйжентийн алдаа байлаа, миний ч алдаа байлаа. Хоёулын сайхан нөвтөрлчд дийлөөгүй тэгээд хөдөө алдаа гаргаад дараа нь Бөөжинд очиод ярилцлаганд орсон чинь бүтлгүйтсэн. 2 дугааруудаа бас бүтлгүйтсэн. 2 дугааруудаа чинь би тусгай ингээд жүгэлэг авдаг хүмүүстэй ярьчаад бас мөнгө төлж бас нөгөө дугаар болгохтаа бас нөгөө нэг атар хуангны тэр хүмүүстэй ярьчаад бас мөнгө төлж байгаа олон бүлт амар бүлт гэсэн. Тэгж жагаад ороод бас бүтсэнгүй юм бэл. Тэгээд харамсалтай энэ ITP хөтөлбөрөөр явж дийлээгүй. Энэ маань энэ жилийн маань шинэ төлөвлөг байсан. Гэхдээ энэ бүтлгүйтсэн. Тэгээд юу ч гэсэн одоохондоо нэг төрч байгаа ажил хийж байгаа. Тэгээд бас өөр арга зам байвал бас хашаан гард юм уу эсвэл ингээд суучт юм уу мэдэхгүй. Юу ч гэсэн жууны жив яа юу яана гэсэн төлөвлөг бол байхгүй. Юу
урдаад баргал Australian Working Holiday Visa-д нэр мөдүүлж үжин. Тэгээд яг болохгүй бас онгоцон дээр буцаад нэг гэрээгээд бас мөнгө хуримдуулаад ирэх бодлол байгаа. Гэхдээ яг нэрэн төлөвлөг гаргахгүй байгаа. Учир нь юм ингээд нэрэн төлөвлөг гаргахгаар бүтлгүйдэг. Тэгээд заавал 100% ингээд тэр төлөвлөгдөө баг хүр дийлдэггүй шүү дээ. Уг нь би ингээд жилийн төлөвлөг энэ төргээд гаргадаг байсан. Сүүлийн бүр гаргах гав байсан. Юу бож бол юугаа хийн. Тэгээд алхамар яв. Тэр харин нөгөө нэг одоогийн нийгмийн нөгөө нэг хурд жоохон ингээд төрөсөд хурдтай болоод байгаа юм шүү. Яг бүх юм ингээд AI-гаас ч юм уу эсвэл бүх хөгжил нь ингээд өнөөдөр маргаашчийн хувьд ч юм уу энэ сар дараа сарын хувьд ч юм уу бүр маш их ингээд хорилттой байгаа болохоор яг тэрний дунд бүх зүйл яг төлөвлөсөн ясаар чи явхад тий жоохон хичүү тий. Тэр шалтгаан бас байж магадгүй. Тэгээд хүний амьдрал гэдэг чинь өдөр болгонд бүх юм бүр хавралттай адилгүй байдаг шүү дээ тий. Үүнд дахиад 30 явдлаас эхлүүлээд. Тийм болохоор жуунаж яа ийнэ гэж бас ярьж болохгүй. Ямар ч юм ийчгээд нөгөө нэг би түр удаа чамд ярьж исэн биш үү? Миний үздэг ютубер Жалгаа ТV уг нь ингээд үрх талгаас өөжүүдийн тухай үнчирлийн тухай их ярьдаг. Тэгээд би ирээдүйд үр хөхтэй лав уншруулахгүй. Жуунаж өнтэргээд баталж хүнд ингээд сошиал медиагаар олон хүмүүст ярьдаг байсан контент. Тэгээд таксан сүлд нь яасан билүү? Тэгэхээр ингээд үерхэл ороод хормолсон гэхүүдаа тэгэхээс сайхан дараа хүүхдтэй болсныхаа дараа ингээд харьцаана өвдрөө сарнаад хүүхдний үнчирсэн. Тэгээд дараа нь ярьж исэн нөхцөлөгдөө. Би ямар ч юм лав жонэж би лав яан гэж ярьж болохгүй юм бэлээ гэж. Тэгэхээр би одоо юу яана гэж жонэж яана гэсэн төлөвлөгөө байхгүй. Зөв. Энэс угаасаа л яг flexible байх тий. Тийм flexible тийм уян хадан. За тэгээд одоо нэг жоохон нэг яаж асаахад яг ямар хүнтэй амьдрахыг хүсдэг вэ тий? Ямар хүний гэргийгээ болгож эхнэрээ болгож суухыг хүсдэг вэ гэд асууж байгаа. Тийм. Энд дээр одоо яг оярвал түүхэд сэч юм байлээ. Юу нөгөө нэг хайр дурлал болоод гэр бүл жохоо гэдэг чинь бас ондоо. Ер нь тий. Зарим их сургууль мургуулд байхад олон зүйлийг бодохгүй хүмүүс ч ингээд шууд ингээд жинхэнэ хайрах уу тэгээд нөгөө хайрлаад ингээд хүмүүс чи явдаг штэ үерхэд тэр үед юу ч бодохгүй дарамт багтай. Тэр болоод гэр бүл жохоо хоёр ондоо шүү та. Гэр бүл жохоохт чинь цаатууныхаа зан чанар үжил бодол нэг төвшөнд байна уу эсвэл ухаан санаа алсын хараа гэд бүх зүйл хардаг. Тэгээд одоо миний ингээд байж шалгуур баримцаах ихтэй одоо юу юм бэлээ. Бас сайн ярьж чадахгүй байна. Яг юу гэхээр тэр баримцаагаараа бас хүн чинь тийм үнтэйгээ сууд дийлдэггүй юм билээ шүү. Заримдаа яг эсрэг үнтэй суучдаг. Тийм. Нилэн бас миний хувьд энэ бас нилэн flexible. Бас юу харна. Нөгөө хавирол ховжээ ямар байх уу гэдгээр. Тэгээд юу ч гэсэн ингээд жоохон төвлөн ухаалаг сяратай ч юм уу миний карьер хүсэл мөрөөдлийг дэмждэг тийм хүнтэй суух хэл боддог да. Гэхдээ яг ямар хүнтэй суунаа гэж хэлж чадахгүй. Тэгээд ховжяал мөцөргөөл гिचлэх гэсэн тий. За нэг мартахтахааргүй нэг охин тий. Яг хизээ хаан тий. Тийм байхгүй. Хизээж мартч чаддгүй ч юм уу тий. Тиймэрхүү байхгүй. Яг нуугаад байна даа. Байхгүй. Энэ талаар ярмааргүй нэ. Тийм байхгүй. Тий. Эдит хийчихээ. Зүгээрээ натгч урд нь ороод нэг. Тэгээд яг хожим хаана амьдрна гэж боддог вэ? Хаана амьдрна? Ер нь өөрөө хаана амьдрна гэхээс илүү ерөөд яалтчгүй гэр бүл бүтээж тэ өхнөр хүүхэдтэй болно. Тийм болохоор гэр бүлөөрөө амьдрахад хаатай бай. Хүүхэд маань ямар газар өсөн байж тойрнол илүү өрөөлөөр тэ зүв сургаан амжил боловсролын дунд зүв хүн болж төлөвшөх бай гэдгээс шалтгаалаад тийм газар орны л хайж бодож байгаа. Илүү өндөр хөгжилтэй орн ч юм уу. Тэ хүмүүст амьдрахад илүү таатай, орчин гоё, тэгээд цалин улсын хувьд боломжтой, илүү гэр бүлдэн энерги ч юм уу, тэ анхаарч чаддаг, цаг хугацаагаа зарчуулж чаддаг, ачаал багтай. Тэгээд хүүхэд маань илүү зүв боловсролын шатамд зүв хүн болж төлөвшөж тэ. Наадах насандаа ингээд наадад дийлэхгүй маш их ачаалтай байхад нь бид урах. Одоогийн энэ нийгэмд ямар байлаа та тий. Хүүхдүүдийг би харахаар
Амаргүй. Тийм болохоор ингээд илүү тийм таатай орчныг хай гэж бодож байна. Өөрдөө таатай орчин гэхээс илүү гэр бүл, үр хүүхдтэй маань таатай орчныг хайх бодолтой байгаа. Сайн залуу биш үү? Ахтудаа. Ер нь хариуцлагатай гэр бүлээ бодож явдаг залуу байх шүү. Яа. За чигээ тайчих юм аа. Зүгээр relax. Тайш. За тэгээд нэг ботсон нэг ганц хоёр нэг хот ч юм уу, тэ орон ч юм уу, тэ байгаа юу? Одоо боддог нь хүмүүс ингээд манай монгол залуучуудаас Японд явж байгаа бол шүү дээ. Гэтэ би Японыг нэх сонирхдаггүй. За. Арлын улс тий. Тэгээд японочдын нөгөө дэндүү ясархаг. Хоорондоо их зайгаан барьдаг. Тэр нэх таалагддаггүй. Дэндүү зохоо ингээ хичээгээд тий. Хичээгээд хүмүүстэй ингээд амар ясархаг ингээд 90 градус ясалж маслаа. Тэр нь заахан таалагдахгүй ч юу. Тийм хүмүүстэй ярьцгаад. Би нөгөө Америк соёл илүү сонирхолтой, Европ соёл сонирхолтой. Тэгээд юм мөн дээр ажиллаж хахад онгочин дээр ажиллаж хахад ингээд би ингээд юу зочинтойгоо мөнчлөх би заавал сервер ингээд амар ингээд ясалж болох шаардлага. Hey, what's up bro? Ингээд. Yo, what are you doing? What do you want to drink? Шууд ингээд асууж масуугаад илүү чөлөөд тэр хүмүүс амар ясархаг байдал дургүй. Хатуу шиг хэрчүүлэх дуртай. Тэгээд нэг уулжул дараа нь ингээд хатуу бүр ингээд төрж мөрөө тий. Тэр ярьсан. Тийм чөлөөтэй байд илүү амархан дотносох тийм илүү дуртай. Их тийм ачаалгүй ингээд японочууд зайгаан барай. Тийм болохоор би ингээд улсыг хэлэхэд Америкт бас очихыг боддог. Америк илүү гоё ч юм уу гэж. Гэхдээ Америкт бас дутагдaltaй модал байгаа даа. Тийм нөгөө нэг weed ч юм уу навч тамхаас эхлүүлээд дахиад нөгөө нэг тийм алетик ч юм уу нэг помо тэр тал чинь бас хичүү штэ. Гэхдээ бас яг өдөр зөнгөө буудалж байгаа хүмүүс яг татаад явна гэж байхгүй. Бас газар орон хот дотор ямар нэг жөөл гудамжаараа ялгдаг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг нь Австрали юм уу гэж боддог. Австралийн Сидней ч юм уу нэг хот чинь бараг дэлхийн хамгийн ингээд амьдарч оршиход таатай орчин гэж хэлдэг шүү дээ. Агаар нь гоё, далайн гоё, далай хөөн гоё. Тэг газар нь уужим, салхин зөөлөө. Тийм. Чиглэг. Тэг чалин өндөртэй. Ер нь л амьдрахад ер нь тогтой шүү. Тийм, тогтой. Харин тэгээд би юу очиход нэг зүйлийг харахад одоо манай дунд улсын хятад иргэдэл зөндөө их байгаа юм байна шүү. Харин тэр хүмүүс үл яг ямиг ингэж маш эрт сэрж мэдэрдэг юм байл та. Яг зөв орныг тэр хүмүүс хамгийн түрүүнд биднээс эрт мэддэг юм байл. Тэгэхээр нөгөө юу Сидней, Мельбурний зарим ингээд хотуудаар бараг англи хэл ярихгүй хятадаар яваад л хамаагүй хөгжилдөг шүү дээ. Хэдтэлэг ярилцаад. Бараг би одоо ингээд нэх олон яваагүй зүгээр л Сидней, Мельбурн хоёр хоттой байсан байхгүй. Тэгээд одоо ингээд гудамжинд явхад заяа. Яг бүр ингээд city center байхгүй. Бараг 10 хүн таарах юм бол нэрээ 3 4 баг манахнагаа шүү. Нэрээ. Зөв. Ер нь бол алуулаа атсан байна. Тэгээд би бас нэг шокорсон зүйл нь онгочин дээр явах үед нөгөө дамжин нислэгээр Европ Парисаар өнгөрсөн байхгүй юу? Парисын нөгөө тэсгэлийн буудлын ингээ буухад хос хэлээр төмөлж байгаа. 3 үйл ч юм уу. Тэгээд юу Франц хэл, хятад хэл, англи хэл гэдэг. Хятад хэл нь бүр амар томор бич. Бараг л англи хэл мүтгэхгүй л ингээ хятад хэлээр бүх зүйл ингээ тэр нислэгийн байдал буудалд ингээ хаамаагүй явж болдог гэдэг. Тэгэхээр чин хятад хүн дэлхийн өнчиг болон байна. Хэдий их нөлөөтэй билээ гэдгийг бас мэдэж байна. Тэгэхээр бид нар ингээд тэгээ бас тэр хүмүүсээс суралж авах зөндөө юмнууд байгаа шүү. Тэд нар ч ингээд ажихаар нэг фужен мөч юм болж татгалж зах чийл алга. Бас ямаагүй явчих. Манай монголчууд тийм их орноосоо нутг уснаас салж яддаг аав ээж ах トゥ саднаас салж ядаад ингээд татгах чийл олон байдаг шүү. Онцгойлон айлын ганч хүүхдүүд. Энийг үл би амар мэдчихэв нэр. Амар мэдчихэв. Тийм юм байлээ шүү. Гэхдээ би ингээд бодоод байдаг. Бидний өвгдөөдөөс тий 13 дугаар жуунд их орноосоо нутг уснаас салж ядаад байсан бол дэлхийн талыг ижлэхгүй л байх. Бид нар чи ер нь дэлхийн нүүдэлж штэ. Тэгээ нүүдэлчин гэдэг чинь бас сандаа шүү. Нүүдлээд явдаг. Нэг газар ингээд тогтоод байгаад байдаг. Ингээд хэдэн газар нүгөөд явдаг болохоор нүүдэлчдэг чинь. Тийм болохоор бас яг вэ бид нэр нүүдэлчтэй хойчс байна бас нүгөөд эдэн тийш амьдарч болно шүү. Тийм биш.
За тэгээд одоо сүүлийн үед яг өөрөө хийсэн зөв шийдвэр юу байсан бэ? Одоо сүүлийн үеийн зөв шийдвэр гэхээр би нөгөө энэ онгоцон дээр ажилласан чинь бас нэг жилийн зөв шийдвэр байж таа. Би уг нь яг нэг хар хүчний ажил одоо юу гэж хэлэх юм. Ингээд яг нэг хүнээ дор аймаар тэгж адал мадалж үдж байгаа байхгүй юу? Үдж байгаагүй. Их сургууль төгсөөд бичиг өдөөнөө ингээд мал дээр аавж тагаан цуг байлаа. Тэгээд бас жоохон интернет сүлжөөгөр баг цаг юм зарж марж хийдмэжсэн. Тэгэхээр чи яг хүнээ дор ингээд жахрагдаад нэг зүйлийг жинхэнэ буёороо ингээд хүчээр бүрхийг тоож өнгөрөөж байгаа байхгүй. Тэгээд энэ удаа ингээд онгоцон дээр ажиллахад жив жинхэнэ буёороо тийм нэг хүнээ дор жахрагдах ямраа. Хүнээ дор ажил их ямраа гэдэг сэтгэлээрээ мэдрээд буёороо өнгөрөөгээд ингээд хатуужаад гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ бол миний зөв сонголт. Энийхээ хөдлөм мөрөлснийхаа ирээр би бас мөнгө олсон тийм болохоор хөр үн чинтэй зөв сонголт байсан гэж боддог. За тэгээд танай хувьд нэг ямар нэгэн одоо юу байгаа юу? Дуурал болоогдөг яг энэ хүн шиг болж амьдрахаар тийм одмод хүмүүс ч юм уу тийм үлгэр дуурал болоогдөг. Би ингээд яг нэг одын хувьд л шүү дээ. Дэлхийн од хүлэмгийн од Лео Месси. Уг нь бол Неймар Жуниорээс маш их крашлтэй. Миний айдол болж тэр хүнээс дуурал авч исэн. Тэгээд сүүлд нь Лео Месси бас илүү тэр хүнийг илүү хүндэтгдэг болсон. Ягаад юм гэхээр тэр хүн чинь бараг уг нь тий буян жоохон буян усхан байгаад мөтөр далын буяаратай л да. Тэгээд 10-д наснаас Испаний Барселона клубт тасгаалжуулагдаад ингээд ирээд маш даруухан зан чанар сайтай хүнтэй гоё харьцдаг тийм оморхог бардан биш найз олонтой. Тэгээд би тэр хүнийг бас биширж хүндэтгдэг. Нөгөө нэг нь юу тэр хүн чинь цаанаас амар авьяастай юм билээ. Хүлэмгүй жинхэнэ авьяастай, төрөлх авьяастай хүн. Тэгээд нөгөө гэр бүлтэй маш хүнч. Тэр нь маш их таалагддаг. Чи ингээд алдар хүндийн оргол туулаад мөнгө жоос. Хинээс дуудахгүй маш их мөнгө жоостой болсон мөртлөө бараг 17-8-аас ч юм уу гэж тайлсан нөгөө эхнэр гэргийгээс нэгч урагж өнгөрөөг. Нөгөө нэг сонин өдөөний хуралч юм ямар нэг үед нэг модель өмгтэй модель энтертэй ингээд зогсож мохсдаг шүү дээ. Тэр хүн чинь амар ингээд зогс. Ингээд нэг бэлгүүсээр төвөрж мөрөхгүй. Неймар Жуниор гэтэл Кристиано энтер чинь ингээд өнгөж мөнгө шүү дээ. Тэр чинь ингэдэггүй амар. Жохон хуучинсаг хүн юм уу мэдхгүй. Тэгээд тийм тэгээд бас ямар ч тийм өдрөнтэй мөдөөллүүд ямар нэг өмгтэй хүнтэй олгогдсон мөдөөллүүд нэг ч харж байгаа. Тэгээд үнэр үтгэн гэр бүлтэй 3 хүүхэдтэй тэгээд эхнэртэй үнэнч хариуцлагатай живжинхэн нэг гэр бүлийн талгаалагч явдаг эр хүн байдаг шүү. Тэгээд тэр хүнийг маш их биширдэг. Тийм их алдар нэрийн оргил тулаад мөнгө жоостой мөртлөө тий гадуур үлдэг үсээ учрах авахгүй наа гэдэг чинь бас ховорхон шүү та. Тэгээд тэр хүнийг маш их хүндэтгдэг. Тэр хүнээр үлгэр дуурал болгодог юм аа. Яста зүг залуу байх шүү нэрээ. Ахтуудаа. За тэгээд сүүлийн хамгийн том мөрөөдөл чи юу вэ? Сүүлийн үеийн гэсэн. Мөрөөдөл ярихаар нэг бид нэр баг сургуулийнхаа нэг дугааранд ороход бараг ангийн бүх нөхдөр шинжлэх ухаантан болно гэж мөрөөддөг байсан шүү дээ. Тэр яагаад юм бол тарих угаалт байсан. Манай багш нар ингээд шинжлэх ухаантан гэдэг ч юм бол ямар мондог тань шинжлэх ухаантан болох ёстой гэж угаасан л байх. Тэгээд хүн болохын шинжлэх ухаантан болох мөрөөдөлтэй би чинь бас тийм мөрөөдөлтэй байлаа. Тэгээд 3-4 дугаар онд ороод ирэхэд бид нар чинь хичээлэн тараад наадад чинхтэй юу гэдэг шүү дээ. Бүх барилдаг. Тэгээд бүх чинь болъё гэсэн мөрөөдөлтэй. Хэсэг хугацаанд тийм мөрөөдөлтэй байсан. Тэгчгээд анх дондод ороод ирэхээр алсын жан гүйлтийн хол гүйлтийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан. Тэр үед би гүй хавьяастай гэдэг юм уу. Хол гүйлтэд ороод хөөрлөн гүйж мөхтэй илүү амар гүйдэг тэр авьяас байсан юм шиг би илүү зөвстэй тэр тал дээр боловсрал. Тэгээд бас тийм мөрөөдөлтэй байж. Гэхдээ дөөд дунд ороод мөрөөдөлгүй болсон. Мэдгүй тэр үед хүмүүс бүр мөрөөдөлгүй. Зүгээр л нэг тавьчихсан. Зүгээр ингээд нэг сураад их сургуульд орч. Боломжийн их сургуульд орч гэж бодож ирсэн. Тэгээд их сургуульд орсон чинь бас нэг мөрөөдөлгүй юм бэлээ. Их сургууль төгсөөд нэг адалд орч бодож ирсэн. Би гэхдээ тэр үед бол албадалд орж морно гэсэн мөрөөд юу байгаагүй.
Тий. Гэхэр мөрөөдөл одоо хэлэхээр мөрөөдөл гэхэр бас мөрөөдөл яг тодорхой би юу болно гэсэн мөрөөдөл гэхээс илүү би тийм сүлээр ямар амьдралыг зохиох вэ? Тийм, ямар амьдралыг зохиох вэ гэдэг бодолтой. Ер нь санхүүгийн эрхчлүүлэнд өрчиг хүрээдхулаа. 40 хүрэхээс өмнө санхүүгийн эрхчлүүлэнд хүрчгөл те мөнгө жавсаар дутахгүй. Тэгээд үнэр өтгөн гэр бүлтэй те зүг үнтэй гэрлээд нэг 2 3 хүүхэдтэй ч юм уу те алин ганц болсны хувьд илүү одоо хүүхэдтэй болох нь илүү үнэр өтгөн илүү гоё байдаг гэж боддог те. Тэгээд зүг ачаалгуу гоё орчин амьдраад хүүхдэн зүг хүмүүжүүлээ зүг хүн болох те. Тэрхийг илүү боддог. Мөрөөдөл гэхээс илүү те. Чи мөнгөтэй болсны дараа юу хийх угаасаа хийх боломж байгаа шүү дээ. Тэгээд за мөнгө гэхээр одоо мөнгөний тухай яг юу гэж боддөг вэ? Мөнгийг хүндэлдэг үү, шүтдэг үү, эсвэл тоохгүй байдаг уу? Яг мөнгөд яаж ханддаг вэ? Мөнгийг тахдаг гэж. Мөнгө үнэхээр маш чухал. Ер нь манай монголчуудын уламжлалт ойлгох түнд мөнгө чухал биш. Чи мөнгөнөө төлөө улаан ярьлаа гэж хэлдэг шүү дээ. Тэгээ мөнгөтэй хүмүүс үжи яддаг. Тийм. Гэтэ 21 дугаар зуун тийм биш. Мөнгө маш чухал. Чи мөнгийг чухалгүй гэж хэлж байгаа хүмүүс үнэхээр буруу ойлголттой. Чиний амьдралын жууны 95%-ийн аз жаргал юу? Мөнгөөс ирж байгаа аахгүй юу? Чи жишээлбэл төлөхөд чи аав ээжээ баярлуулъя. Магадгүй хүмүүс хэлдэг би аав ээжийнхээ хажууд байвал баярлуулчихнаа. Гэхдээ аав ээж өвч өрөхөд яана уу? Олонхоо өвчнийг бүр мөнгөөр шийдвэрлэдэг. Тийм сайн өмөлгөө орон сайн өмчлөгөөнд оруулаад аварчдаг байхгүй юу? Хаад аав ээж чинь чухалтай. Ер нь чи мөнгөтэй бол аав ээжтэй нэг баярлуулаад нэг удаа гар утас аваад өгч чинь мөнгө хэрэгтэй байхгүй юу? Тийм. Ядаж нөгөө нэг амьдралын орчны ч гэсэн өөрчлөлттэй гоё тухтай болгож өгдөг ч юм уу. Одоо амьдралыг аз жаргалтай болгох бүх юмнууд ер нь тэгэл мөнгө. Тийм мөнгнөөс ирэлттэй. Би тэгээ өөрийн бие дээр ингээд хөрөнгө оруулалтын нэгт би зүгээр айр арааттай би айр араа нүдэн шил авах удаа. Би авыг чуудчих. Би лайсер заслыг хэлэх. Гэт мөнгө хэрэгтэй байхгүй 2 3 Чин мөнгөийг олох хэрэгтэй. Тийм болохоор чи өөрөөгөө баярлуулъя, өөрөөдөө санамжтай байлгая, өөрийн буюу бас гадаад дотоод тал дээр бүх зүйлөөр ханамжтай өөрчлөлт гаргах гэхэд бас л мөнгө хэрэгтэй юм билээ шүү. Тийм. Тэгэхээр мөнгнөөс салж чадахгүй. Тийм болохоор бид нэр мөнгийг яаж олох вэ гэдгийг бас бодлого хийх хэрэгтэй. Тэгээд мөнгийг яалтчгүй нөгөө нэг хамгийн харгас, хамгийн муу зүйл хийгээд олсон мөнгө чи ярангу муухай. Тийм муухай мөнгө гэж хэлэх үү? Тэгж мөнгө ол гэж хүмүүсийн ураалахгүй шүү дээ. Зүв хүч хөдөлмөрөөр тарих толгоогаараа тийм мөнгийг олох хэрэгтэй. Мөнгө маш чухал. Тэгээд одоо энэ дээр би жоохон нэг юм нэмэрлэхэд одоо бидний хараад байгаа одоо өвөр Монголд амьдраад байгаа хүмүүсийг ингээд манай ойр зургийн хүмүүсийг харахаар ер нь нэг малаа малчих юм уу? Тэгвэл нэг улсын ажилтан болох юм уу? Тэгвэл нэг багш болох юм уу? Эсвэл нэг одоо улсын компани ажилтан болох ч юм уу. Нэг том хідэн төрлөл иймэрхүү байгаа. Тэгээд тэрнээс өөр бизнес гэх юм бол нэг одоо нэг хоолн гэр хоолн гэр тэгвэл нэг юу байдаг одоо нэг хувцсны дэлгүүр байдаг. Тэгвэл нэг мөнгөн дархан тэгвэл нэг одоо бараг л иймэрхүү л нэг хэд байх та Одоо юу н тэрэг мэрэг угаах ч юм уу тэрэг засвар масврын газруулж ярмаас бараг гэдэг. Ер нь бол ийм жоохон хязгаартмал байдаг. Тэгтээ яг бизнесийн хувьд бид нэр үнэхээр очроод байгаа шүү. Бизнес гэдэг ухаахтун одоо бид нэрээ Монгол улсыг бодвол нэрээ очроод байгаа. Бизнес гэдэг чинь одоо ямар нэгэн одоо юу гэх юм бүтээгдэхүүнийг энэ орноос тэр оронд тийш аваачаад зарахт тэр нөгөө үнийн одоо юу гардаг аахгүй юу? Жөрөө гардаг. Тэгж бас ингээ бизнес яваад байгаа аахгүй юу? Одоо ингээд хятадын тэр хөгжсөн одоо Шанхай ч юм уу, Шэньчжэн ч юм уу Шанхайгаас урагшаа. Тэр хятадын өмнө орно гэдгийг хэлэхээр бол энэ хүмүүсийн тарих толгой бүр биднээс бүр баг хэдий жил гэхиндээ ер нь 70-аад оноос наашаа бол бид нар бол яг ингэж ялгаа зөрөө гарсан шүү тэр хүмүүс чинь нөгөө нэг манай их орн их улсын маань хөгжлийн хамгийн анхны тэр нөгөө буугийг тавьсан тэр алхмыг дагаж нөгөө нэг хөрөнгөцсөн бизнес хийх ухаанаа олсон хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар ер нь энд ингэж хоригдож хязгаардмал байдал байхаасаа илүү бас нөгөө нэг боломжнуудыг хайгаад Жожан ч юм уу Иу ч юм уу Шэньчжэн, Гуанчжоу энэ чи яг нөгөө нэг
үйлдвэрээсээ ойрхон байдаг байхгүй юу? Одоо бол манай хятад улс маань юу экспорт дээр илүү ажиллаад байгаа шүү. Экспорт дээр илүү ажиллаад байгаа. Тэгэхээр яг энэ бараа товарын одоо яг уг их үйлдвэртэй нь ойрхон байх юм бол бас зөндөө боломжнууд бол байгаа шүү. Тэ? Энийг бол манай монгол залуучуудаас бодоорой. Тэ энийг судлаарай. Янз бүрийн нөгөө нэг одоо сайтнуудаасаа, шохон шүүнүүдаасаа хайгаарай. Ерөн сүүлийн үед нөгөө нэг дөвийн ч юм уу, хойшоо дээр ингээд нэвтрүүлэг хийдэг хүмүүс ивүүд очиход нэвтрүүлэг хийж байгаа байхгүй юу? Бүс бараач ямар нэгэн зүйл зарж байгаа мөтгөө яа тэр мөнгө юу бизнес нь хэр болж байгаа. Одоо хүмүүс л тийшээ явж байгаа. Би бас хаяадан боддгийн скул гуанчуу ч юм уу шөнжин хаяа нэг яваад ирж бод. Тэгэхээр тэр хүмүүс яаж байгаа юм бэ? Тэр хүмүүсийн нөгөө нэг тийм ажил бизнесийн хамаатай тийм нэг хуваалцлаг мовалцлаг гэдэг тийм группүүд байдаг юм болов. Тэр хүмүүсийн тэр хурал мурал ч юм уу тийм нэг үйл ажиллагаанд ороод үжил бас шалганд юм байна шүү дээ. Тэгээ одоо ингээд тэр хүмүүс чинь яг үйлдвэрхийн хажууд суудсан одоо лайв стрим хийгээд байгаа. Тэгээ бүх юмнуудаа ингээд хайрцаглаад зараад байгаа. Тэрнээсээ өөр бас нөгөө нэг гадаадын зах зээлд access байгаа хүмүүс нь болохоор жишээ нь Казахстан ч юм уу те Монгол ч юм уу те Орос ч юм уу ийшээ ингээд одоо хятадын made in China-г ингээд те экспорт хийгээд бас их боломжнууд байгаа юм байна шүү. Тэгэхээр бизнест бол бид нар ер нь бол нээлттэй байх юм байна. Энэ бол нэг монголчуудын хувьд, өвөр монголчуудын хувьд нэг аралзаа маймаа гэхэр нэг жоохон нэг тэ яг нэг хажгаардмал. Үгүй аралзаа маймаа гэхэр нэг юу яадаг? Жоохон тоохгүй юм шиг, тоомсорлохгүй юм шиг юмнууд их яваад идэх шүү. Надад бол тэгэж санагддаг. Харин тэрнээс илүү эн чинь бол яг бидний амьдралыг өөрчилж чадхаар цаг үе хурц ирээд байгаа шүү. Энд дээр бас анхаараарай тий. Тийм тэгэх шаастай. Ер нь би нэг тэр Монголын нэг YouTube хийдэг нэг дэлхийгээр аялдаг YouTuber байдаг. Мөнхчилмэг дэлхийн хаагуур яваад ингээд ямар жижигхэн бүтээгдэхүүний үжингүүд бүр made in China. Хаа цамаагаар made in China байдаг. Тэгээд хятад хоолны газрууд байдаг. Тэг Вьетнамчууд ч бас амар юм л дэлхийн хаагуурч гэд байдаг. Вьетнам юм уу? Made in Vietnam бас байдаг шүү. Вьетнам юм уу олсон байна. Тэгээд эрд нэг би нэг Берлин кебаб дадалж ирсэн биш. Тэгээд нэг хятад ахын ирээд өдөртөө ингээд компьютераар ажил хийгээд суудаг. Тэгсэн тэгээд ажил төрлийн асуусан нөгөө эдний нөгөө компани Amazon-аар ингээд грин хэрэгслүүд зарж байгаа юм билээ. Америк руу. Софа, шафан тэр коуч тэр софан тэр зараад л байдсан. Өдөртөө алсын жинаас адалж байгаа. Хоёр компанид ингээд адалж байгаа юм билээ. Өдөртөө одоо нэг кофе гэж хэлдэг шүү дээ. Топоны. Тэрнтэй л Amazon дээр ингээд. Яг чөлөөтэй ажил хийж ин сарын нэг 2 түмний чалаа болж байгаа гэсэн. Тэгээд өчигдрөөс нөгөө Европ руу аялахаар 20 өдөр Европ руу аялахаар явцсан. Зарим ингээд хэттийн ингээд мөнгөтэй жаастай илүү хөхтэй гэж юу вэ гэдэг. Нэг бас нэг залуу ирээд Калифорни юу гэжлээ бакалавр биш нөгөө ахлах сургуулаа Нью-Йоркт сураад бакалавра LA-д сураад ирсэн залуу ингээд ярьж энэ амралтаар би ухаадд байгаа. Тэгээд хаяад ингээд ярих марх ухаад нэж утаа. Тэгээд манай дээр адилж байгаа эйженттэй ярьжсэн тэр залуугийн ярих зүйл шал андаа аваад байгаа лээ. За зүгээр эдит хийж болно шүү дээ. Гайгүй. Би дарыг явуулдаг ямар явж шүү. Бас нэг цаг явтлаа. Одоо сүүлийн асуултууд гарч ирсэн. За мөрөөдөл би бас олон юм асууя гэж бодоод байсан шүү. Ми чамаас асуулт масуултууд нэг ч гарч ирээгүй нэ. Өнөө за юу яана. Одоо нэг эрхчлээ тухай нэг асуучих уу? Эрхчлээ тухай. Эрхчлээ. Яг эрхчлээний тухай бодож исэн. Ямар олон амт юм. Газарлчээ тэгвэл. Тий. За тэгээд өөрт чинь яг хэлмээр байсан би асууж чадаагүй өөр юм байгаа юу? Энэ бол одоо дуусчихж байгаа шүү. За тэгвэл би чамаас нэг асуух хэдэн асуулт байгаа. За. Хостээс нэг асуух хэдэн асуулт байгаа. За манай хост чинь ер нь Монголд сүүлийн хэдэн жил амьдарч байгаа вэ? Яг эхлээд бол нэг амьдрах гэж явсан маань 24 оны 11 сард байсан баха. Тэгээд ерөөхдөө нэг Шанхайд бас ажилтаа байсан болохоор Монголд нэг хэсэг суугаад дахиад Шанхай руугаа буцаад ингээ хоёр талдаа байсан. Ерөөхдөө яг тэнд ингэж хэдэн жил яг ч юм уу эсвэл нэг хэсэг хугацаа ингээд урт удаан байгаагүй
Switch хийгээд бас. Тэгээд яваа бизнес амьдралын шалтгаанаас тий. Тэгэхээр миний асуух гэж байгаа асуулт болохоор эхлээд ер нь манай өвөр монголчууд залуучууд болон Монгол улсын залуучууд ер нь ямар талаар ямар жөрөөтэй байгаад байна. Тэгэд манай өвөр монгол залуучууд юун тал дээр Монголын залуучуудаа суралцах хэрэгтэй юм бол энэ талаар нэг та өөрийн бодд санснаас ярих зүйл байгаа юу? Надад ер нь миний өөрийн хувьд мэдрэгдсэн зүйл гэвэл Монголоос би нэрээ тэр нэг халамжтай мэдрэмжийг авсан. Энэ бол миний өөрийн одоо хамгийн түрүүнд ухаанд бууж байгаа юм байхгүй юу? Монголын залуучууд надад ингэж маш энергитэй. Миний найз ингэрээ тэгэрээ чи ингэхэн зөв шүү, ингэх юм уу гэдэг маш эерэг талаасаа ингэж санал зөвлөгөө өгдөг байсан. Монгол улсын монгол залуучуудыг би дээр харагдах зүйл гэвэл тэр хүмүүс мэдээлэлд нээлттайгаасаа болоод тэр хүмүүсийн танин мэдрэхүй, оюун ухаан, дэлхийн бүх зүйлд ингэж нээлттэй ханддаг. Бүх зүйлийг хүлээж авч чаддаг. Тэгэхээр тэр хүмүүс өөрийгөө би яах ёстой бэ гэдгээ ер нь мэдээлэл нь угаасаа маш өргөн мэдээлэл авч байгаа болохоор өөрсдийгөө яах ёстой вэ гэдгийг миний бодлоор биднээс илүү жоохон мэддэг байхаа. Тэд нэр одоо ингэж хараад тахад Монгол улсын залуучууд ер нь их хвчлэн нэг ядаж нэг ятад ирж сурч байсан ч юм уу, эсвэл нэг Японд ирж сурч байсан ч юм уу, Солонгос ядаж нэг ойр жуурын улсуудаараа бүр ингэж сурч байсан тийм өнгөрөлтөл байгаа. Ер нь гадагшаа яваад үжицсэн, одоо гадагшаа явж галуу шоу үжицсэн гэдэг шиг тий. Галуу шоуны мах идсэн. Тиймэрхүү юмнууд бол болцсон байгаа шүү. Харин бид нарыг бодох юм бол за манайх нь бол цөөхүүлээ мөртлөө бас явсан хүмүүс байгаа. Тэгтээ тэр мэдээлэл нь жоохон хязгаартмал байдаг. Ерөнхийдөө бүх одоо өвөр монгол залуучууд тэрнийгээ одоо мэдгэн цөөхөн гэж хэлэх үү та. Тий. Энэ талаараа бол бас ялгаатай. Тэгээд дахиад нэг ялгаа нь ихээр за өөрийгөө хөгжүүлэх тал дээр Монголын залуучууд ерөнхийдөө нэг хитэн ажлыг хамтд нь хийгээд явдаг шүү. Зүгээр л нэг 18 9 хүүхдүүд хитэн ажлыг хамтд нь хийгээд явдаг. Миний нэг хитэн найзын хувьд өөртөө ингээд компанид ажилладаг мөртлөө дахиад аяллаа хөтөж хийдэг, орчуулагч хийдэг. Тэгвэл одоо яг өөрсдийгөө хөгжүүлэх өөр юу вэ? Бүх зүйлийг бүх цаг хугацааг тэр эзэмдэж өөрсдийгөө хөгжүүлж чаддаг. Охтууд нь гэх юм бол нэг за бүжгэнд явдаг ч юм уу, тэ мейкап хийдэг ч юм уу, өөрийгөө гадна талаасаа чамаагүй, дотн талаасаа чамаагүй гой ингэж хамгийн зүгээр байдал руугаа одоо хамгийн шилдэг тийшээ авч явах гэж илүү хичээдэг, өөрийгөө хөгжүүлдэг. Тэгээд охтууд нь бас өөр одоо янз бүрийн сургалт байгаа. Монголоор дүүрэн одоо TOEFL, IELTS одоо янз бүрийн хэл, хятад хэл, одоо өөр юу байдгийг хөгжим, одоо мориу хуур, гитар, тэгвэл одоо бүжиг, янз бүрийн бүжгнүүд байгаа шүү дээ. За өөр юу байх вэ? Өөр яг хүмүүсийн өөрийгөө хөгжүүлэхэд сурж болох бүх боломжнууд, бүх сургалтнууд Монголд нэрээ битүү байгаа. Харин бид нарыг харахад бид нар ер нь жоохон тэр талдаа бас тий одоо нэг боломжтой айлын хүүхдүүд нь бол бас ганц хоёр нэг одоо пиано ч юм уу тий гитар ч юм уу тий тиймэрхүү юмнууд сурсан байгаа. Гэтэ бүгд өөрсдийгөө тэгж маш идэвхтэйгээр ингэж авч явна гэдэг нь бас тий сүүлийн үед ингэж ажилд орсон одоо манай үеийнхэн ч юм уу тий энэ залуучууд бол тэр тал дээр цаг хугацаагаа яг хэрэг зориулж байна гэдэг нь бас ялгахдах баха. Миний бодохоор нэг боловсролын системтэй холбогдож байгаа байхгүй. Тэднийх чинь ачаал багтай. Ганц нь сурах төр төвлөрөх биш. Тийм болохоор тийм боловсролын системдээс шалтгаалаад хүмүүс янз янзын ингээд талаар өөрийгөө хөгжүүлээд багаас нь хөгжүүлээд явдаг. Янз янзын чадвартай. Дуулдаг ч юм уу, бүжгэлдэг ч юм уу, ямар нэг ав ястай байгаад байдаг. Хүн дэвэр их сургуулийн төгссныхаа дараа бол янз янзын ингээд ав яс билэгтэй хаа утсан тэр нэг яхуулчих юм. Манайхан ч ингээд бага сургуулиас дунд сургууль дунд гэдэг их сургууль нэг л юм давтан сурсан гэхэд сурах юм үгүй. Хажуугаар нь хоббигоо дур сонирхлоо ав ясаа хөгжүүлсэн гэхээр бас хөгжүүлсэн юм алга. Чи нэг олныга өмнө гараад нэг өөрийн авьяас бэлгэн гайхуулж гэхээр бас гайхуулах юмгүй. Би тэгээд энэ утгаа боловсролын систем бас
талаас бас шилтгаалаад байгаа гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд тэр гадаад мададын Европ ч юм уу өндөр хөгжилтэй орны хүүхдүүд ч бас тиймэрхүү байдаг шүү дээ. Амар авьяастай. Янз янз юм. Ер нь нэг өөрсдөө ингээд төгөлдөр байлгаж чаддаг, яг өөрийнхөө чаддаг нөгөө нэг далдын чадвараа бас нээж чаддаг тийм. Тэр тал дээр бол тийм иймэрхүү нэг талнууд харагдаад байгаа шүү. Тэгээд бас нөгөө нэг яг нийгмийн хувьд авч ялах юм бол одоо ингээд ер нь зөөлөн 50 байдаг. Одоо залуучдын хувьд ч хамаагүй тий. Монгол залуучууд нэг ерөнхийдөө нэг биднээс илүү 50 байдаг. Бид нар чи ингээд хаяа ингээд нэг яард сандрахаараа бүр айгүй нэг чанга ярддаг тий. Энэ бол би өөрөө мэдрээд байгаа шүү. Яг амар чанга ярддаг ч юм уу, сандраад ч юм уу нэг 50 байж чаддгүй бид нар бол. Би өөрийнхөө хувьд бол тийм л дээ. Гэхдээ бас манайхан бас 50 хүн байгаа. Тэрийг бол үгүйсэхгүй. Гэхдээ яг ихэвчлэн бид нар бол жоох нэг яаруу давчуу байдг нь их юм шиг санагддаг. Тэ? Харин монголчуудын хувьд бол нэг 50 байж чаддаг. Ямар нэгэн асуудал, стресстэй асуудал ч юм уу гарлаа гэхэд заа л гэд байж гин. За ингээд аач гэх ч юм уу те, ингэхүүч гэх ч юм уу те. Тэгээд л нэг 50 байж чаддаг. Би нэг Монголд нөдөө аяллаар 7 өдөр явсанд анзаарсан зүйл гэхэр чи нөгөө Монголд нөгөө замаар гэтлэн да. Жураас яг үнэ жураас байдаг шүү дээ. Тэгэхэд шууд гараа өргөнгүүт тэргнөө жохсдог. Бүдэрээ жохсож чинь. Тийм. Гэхдээ би энд ингэж чаддаггүй шүү дээ. Ингээд гараа өргөө дундуур нь гараа ихэр жоохон дайрчд юм болов уу гэж дотроос айн жоохон итгэлгүй байгаад байгаа. Гэхдээ Монголд бол тийм биш. Хүмүүс сошиал дээр ингээд Монголын тэргнээ жолоочууд аймаар ууртай ч юм уу ааштай яа ийдэг хараад идэг. Би ихтэй тэгж мэдрээгүй юм байлаа. Жоохон 7 хоног төр бол Монголд ч улаанаа гондон баг хаагуурч гарч болдог. Явгууны замаар явдаг. Гар өргөнгөт тэргүүд бүр зогсоод би ингээд чөлөөтэй явж зин гэдэг чинь өнөхөр гоё байлаа. Ер нь бол Монгол дээр нөгөө зам гарахын үед залуучууд бол шугамд явж байгаа явгүй хүнийг бол ер нь урчилж одоо гаргадаг юм байна. Тэр талдаа бол ер нь ялгаа байгаа шүү. Тийм. Энд чинь бол тэгдэггүй шүү. Зарим үед ингээд чи шугамд явж байгаа явган урчлаад гар их үед наадах чи ирээд дууд тэгдэг шүү дээ. Тийм болохоор энэ бас нэг жүрөөтэй тал байна. Тэр бас өнөхөр суралж шүү дээ. Маш боловсон үйлдэл гэж боддог юм аа. Харин нөгөө шугам биш талаар нь гарах юм бол залуучууд ч бас жоохон ууртай шүү дээ. Тийм ууртай л. Чумаараа яваач гэдэг. Тэгдэг л байх тийм. Тэгээд бас нэг хэлэхөөс нөгөө нэг нодон Монголд очоод надад сэтгэлд маш их гүн суугдaltaй сайхан дурсамж болсон зүйл гэхээр би ч эхлээд нөгөө нэг хостел гест хаус суусан. Монголын гест хаус тэгээд буудлах шиг тийм нэг юу байдаг юм бэл шүү дээ. Каунтерууд тийм ширөө мөрөө тусгай чиний пассворд ч юм уу үнэмлэхий чинь шалгдаг юм байхгүй. Шууд ингээд эжент наймаа дагуулзаар энэ гэрт хангалаа гэд. Би эхлээд 2 хоногийнхоо төлбөрийг букингоос төлцсөн байсан. Тэгээд сүүлийнх нь би шууд хэлээд би шууд WeChat-аар төлчих гэсэн. Эжент нь WeChat-тай тэгсэн. Эхлээд хонох үед би мөнгөө төлчих гэсэн. Зүгээрөө миний явхаараа төлчих. Явах үед нь төлчих. Тэгээд хоёул WeChat-аар арилж юмуд авчихсан. Тэгээд цааш нь бас нэг 4-5 өдөр суугаад мөнгөө нөхгүй юм байлаа би суугаад байна. Мөнгөө нөхгүй. Тэгээд явхаасаа өмнө тэр ахтай яраад мөнгөний өгчийгээд ирсэн чинь сайн байдаггүй. Одоо жахаа учиртай гашин гарсан юм уу юу. Тэгээд явхаасаа өмнө WeChat дээр яриад ахаа би одоо ус руугаа буцах гэж байна. Төлөөрөө ичээ хэд хансан. Тэгсэн миний дүү тэгвэл эди жаас орсон гэд би ингээд төлөөрөө игээд гарч ирсэн. Үндэ ингээд энгийн мөртлөө надад тийм итгэмж үн итгэмж зүйл маш үнчинтэй санагдсан байхгүй. Нэг нь өвөр Монгол залуу ирээд тэгээд танаад хүн явхаасаа өмнө ингээд мөнгө шууд бодоод явчлаа. Хөрбөө би энэ надаас мөнгө өгөхгүй байна. Би шууд явчих. Харин бүр нүү яг болох л байсан байхгүй. Гэтэ би төгөөгүй. Шууд тэгээд өгсөн. Тэгээд намайг итгэсэн тэр хахад маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд надад маш их гүн дурсамжтай зүйл болж үлдсэн л да. Хүн хоорондын итгэмж гэдэг ямар чухал вэ? Хэрвээ би тэр үед үн итгэм заалдаад шууд мөнгөө төлсөнгүү тэгээд нутаг батсан бал дараа чи өвөр монголчууд очихоор хүн ямар авар байдалтай ханддаг вэ? Өвөр монголчуудыг яаж харах вэ тий? Тэгж маш бодогдсон. Тэгээд надад маш онцгой мэдрэмжтэй.
Учир нь манай энд хостел бол guest house-аар ороход бүр буудалтай адилхан. Урдаар үнэн хитний шалгаад мөнгөө урдаар авна. Тий. Тэгээд энэ маш их зөрүүтэй гоё санагдсан ч үл юм да. Тэгэхээр ер нь тэр хүн чамайг ямар ч мэдэх боломжгүй яг дахиж олж одоо явчих юм бол дахиж олж авахааргүй байх үед ч гэсэн чамд маш их итгэжсэн гэдэг маш үнцэнтэй юм байна. Гэтэ энэ бол бас нөгөө нэг тэр хүнтэй таарч исэн, танаас өмнө таарч исэн өвөр монголчуудын бас нөлөө бас байж магадгүй тий. Бас тийм байж магадгүй. Эсвэл надтай намайг тэр хүнтэй харьцаж байгаа харилцааны байж байгаа байлаар тэрнээс үнсэн байж намайг итгэсэн байж магадгүй. Тэгэхээр ер нь бол сайн хүмүүс л байдаг юм байна. Бас тийм хүн сайн явахаараа сайн хүмүүстэй таардаг шүү манайх. Одоо ингээд нэвтрүүлгийнхээ өндөрлөх мөчөд тэгээд манай одоо Nomad Sense podcast-ийн маань анхны дугаарын урлагийг хүлээж авч тэгээд манай дугаарт оролцсонд маш их баярлалаа гэж найздаа хэлье. Өстой их баярлалаа. Тэгээд ийм маш гоё хэрэгтэй мэдээллүүдийг бид нарт ингэж хуваалцсан зөндөө их баярлалаа. За урсанд маш их баярлалаа. Nomad Sense podcast-ийн хамаг анхны дугаард салхийг хагалж орж байгаа сэтгэл маш их хүндэр байна. Тэгээд бид хоёрын ярьсан ярилцлага маань бас маш их өрөөгөөжтэй, мэдээллийнхтэй, онцгойлон ялангуяа маань их сургууль сайд төгсөж байгаа ч юм уу залуу үеийнхэнд маш их хэрэгтэй подкаст болсон гэдэгт бат итгэлтэй байна. Тэгээд юу ч гэсэн хамаг сүлд нь найзынхаа Nomad Sense podcast-ийн дараагийн дугаар нь нэн гоё болох болтугай, нэн гоё хөгжөөд явах болтугай гэж хүсэн өрөөж байна. Нэг ажил үйлсийнх нь өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Найздаа зөндөө их баярлалаа. Тэгээд бас найздаа ирэх ирээдүйд нь амжилт дүүрэн байхыг хүсье. Ар эрт наад жаргалыг хүсье. Тэгээ юу сансан 9 цагаан өсөл нь биелэх болтугай гэж зүгнэж байна. За маш баярлалаа. Өөр юу яадаг лээ. Тэгээд ингэж л ч та. Тэгээд манай өнөөдрийн подкаст ингэж өндөрлж байна. За өнөөдрийн подкаст маань ингэж өндөрлөх боллоо. Тэгээд үжиж байгаа та бүхэндээ ч гэсэн хамгийн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэгээд манай дугаартай банк хамт байгаарай, бид нарыг дагаарай, бид нарыг шеэрлээрэй. Тэ лайк дараарай, фоллоу дараарай, хадгалаад аваарай. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.